Хай. Хай. Жохон тайван баар юм нэг ч. Жохон өнөөдрийн дугаар дээр бол манай хогч бол маш тайван явна. Тэгээ маш тайван явна. Би болохоор нэг арай нэг гайгүй явах хаа. Тий. За, сайн байцгаана уу? Ингээд манай гараа дээр влогийн маань шинэхэн дугаар эхэллээ. За бид хоёр нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв цэг дээр ирчээд байна. Энэ дээр нэг бүхийг оролцуулахгүй. Бүхийг оролцуулсан тий уяач бишээ. Хараач бишээ. Энд нэг нууцлаг ноёнтон оршдгийн студент энд байдгийг. Тэгээ тэр хүнийг зорж ирлээ. Тэр хүн бол одоо сүүлийн үед маш олон одоо уран бүтээлүүдийн арын фронтын хөгжмийн талын бүх юмыг хийж байгаа нэг юм мундаг авьяаслаг шижгэлсэн сайхан залуу байгаа. За тэгээд санчир дээрээ ирсэн байна. Хөгжмийн зохиолч Яруу арт продакшны захирал санчир дээрээ хүрэлцэн ирсэн байна. Орох уу? Одоо энэ хөгжим нь угаасаа ч хангинаа л байна. Яаж гарах вэ? Ямар ч орой хойлоо. За чи нэг учрыг олно доо. За тэгээд их нэгэ намуухан алах чи яраас. Яаж юм их чи наа чин толгойчд авилзаа даралт нэгсэн унчих бай. Их чи эмээ ууж юм. Нэр эмээ авсан уу? Зүрхний эмээ авсан уу? Сочдаг бэби. Яг ажилтаа. За юу байна минь за. Сайн аа. За шууд ингэж зүждэг байгаа шүү. Ар Монголын алдарч хөгжмийн зохиолч санчир дээрээ хүрэлцэн ирлээ. Пал хийтэл ороод ирдэг өдөр байдаг юм байна. Гар. За яах вэ? Юу штэ. Гари. Яг шууд ингээл аварчих юм. Тэгэн штэ. Чи харин завтай байна уу? Яаж вэ? Тэр зам аав ерөөс хамаагүй штэ. Тэгээд юу зав гаргахаас. Нөө ихчээгээ илхээс. Энийгээ сэвэлчих. Яа. Шууд ийм амир гинтэй байд юм дээ. Шууд наадгаа сэвэлчих. Тэгэл гар идэхүү. Одоо ийм л байд юм да. За. За санчир гэдэг хүн маань ер нь бол энэ шүү те. Пүүх юу вэ? Талах юм байна. Уучлаарай. Сайн уу? Энд дээр бас хөрхөн бомбгор байсан юм биш те. Сайхан минь. Одоо тэгтэл хараа л та. Толсон байгаа. Очиж байгаа дурсгаж явуулнаа. Гэхдээ яг нөгөө та хэдтэй ч айгүй ойрхон юм хийдэг ч гэлээ. Яг камерамаар сүржигнээ ороод ирсэн ч сандардаг юм шүү дээ. Чи хизээ нэм дараахан байсан нөгөө хөөс мөс ярих уу? Гэхдээ минь хамгийн мундаг. Энэгээр авна штэ. Явахгүй мохгүй гэж навширсангүй. Ийм юм. Эко байк онол явъя дээ. Ха? Зүгээр өстэй. Энд нэг за болно штэ. Болно штэ тий. Болно юу? Тэгээд одоо Энэ цааш маш зүгээр хүн байна. зүгээр хүнтэй штэ. Хүнтэй. Би нэг жоохон тавираач гэрээ. Гинт орж энэ хоёр стаалх юм. За тэгээд ажил хөдөлмөр өндөр. Өндөр. Уран бүтээл өндөр. Өндөр. Их хөөрхөн нэвтрүүлэг эхлүүлсэн билээ та хоёр маань. Яа. Тэнд нэг юм хөгжмөл дутаад байна. Нэг юм хөгжимлөл нэг хүн дутагдаад байсан байхгүй. Зөв салбарынхаа зөв залууг, сайхан залууг оруулж яваад байсан. Баяр хүргэе. Хэрэг чука хэнцэр чавха дээр чавха бит хоёр хэрүүлж санч дээр ирлээ. Амар хил амтай штэ одоо яана. Хэрүүлж санч дээр ирлээ. Гэхдээ Монголын одоо хамаагүй тийж загнуулаад байна шүү дээ. Энэ хамгийн амар хил амтай гурав нийлж болд юм уу? Гэхдээ би бол дарах шүү дээ. Тэгээ хүний хэмжээс дунд ярина, толгооноос ярина, цээж ярина, ийшээ ярина. Ийшээг бүр дэндүү гарч. Ийшээ бол ярихгүй шүү дээ. Тэр оюуны өөр тийм онцгой төвшөнд энэ талаараа ярина. Ухаж бодож ойлгохгүй ойлгохааргүй хэмжээд ярина тий. Аа шүү дээ. За шиндэ сая. За тэгээ дөрвтойхон шиг юм асуугаарай да. Зэрэг санчир. Монгол улсын иргэн хиний санчир лээ? Булганы санчир. Булганы санчир. Энхүү битэрт баримтлагдан гараад ирлээ. Хаашаа ч бөө би дагаад явж байна. Тэгээ ер нь ингэж эмэгтэй онд хулгайлагдчихсэн үү? За айгүй гой дуртай хулгайлагдав. Тэнд очиод яах ч янзлах чад бөө мэдээ. Янзлаа.
Яси чинь яриулнаа. Гой газар авчиж гоё ил байлгана гэсэн мэдэхгүй. Гой байхгүй. Одоо энэ үед одоо чи юу штэ бид хоёрыг гой байлгана. Бид хоёрын таашаалд хэр их нээсэн одоо хэр их уянгалж чадна. тий. Хурдан дуусгахыг хичээн. Нэвтрүүлгээ. Би чи их олон жил бааранд дуудуулсан. Тэр нэг өдөртөө 400 найрдаг гэсэн гайгүй л үү. Йоо. 400 хүнөө. Бид хоёр ч тэр 400 тажин дөхөндөө бараг. Гайгүй л үү дээ. Арайчтай. За, ямныхаа цангааг тайл. Гоё. Манай Zebra International distribution-ээс оруулж ирдэг юм гоё юм даа. Бас чипс идэж болно мэнэ. Энэ гоё йогурт байна. Өстө гоё ундаа байлаа. Суухаас өмнө нууцаа. Жак уух юм уу? За тий. Одоо хойноос одоо ингээл үхэх. Ингээл зарагдаад Тий, хэлж ингээл байгаа. зарагдаад эхэлж штэ. Танах гараад ир гэдэг биш, зараад ир гэдэг. Зараад ин гэдэг нэвтрүүлгээс бол яг анхнаасаа сэтгэл зүгөө бэлдээ орж ирж штэ. Зараад өгье юу? Тий. Монголын минь хоёр За баярлалаа. алдартай гал цагтай хоёр бүсгүүд. Тэгээ нэг нэвтрүүлэг бас явж үздэг юм байна. Аа. Уул юм оддооч. Зарагдах гач юм аяшаа олох гач. Аль аль нэг хийнэ. Бид хоёрыг өлсгөхгүй. Уудаахгүй. Тий. А би уул нь хоол хийжсэн. Одоо энэ нэг хоёр хуруугаа түлцсэн учраас одоо санчир. Би бол хоол нь муу штэ. Хамгийн сүүлд хизээ хоол хийсэн. Мэдхгүй юм ч тоо. Өөр манаа маяг хитнэр л хийдэж штэ. Би чинь ажил ихтэй тэгэл хаан цаана үндсэн 3 болтой Монголоос 3. За. Лавшаа цовын бод дотор. Авшаа зөв. Түл цав байл. Түл цав. Би ч анх ихнэрээс асууж дэлцээ сууж байхдаа шоуд ч маргааш нь гомж чадах гээд гомгийн дөрүүлж идэг лөө усын дөрүүлж идэг лөө. Тийм л гүн давж байгаа штэ. Зүгээр сэтгэлээр нийлүүлээ тэгээд нэг тосмос игээ болохгүй нэг юм хийчихээ гэдэг. Түүхийл болохгүй бол тэгээд идэн Тий. хамаадаг. А тэгээд гоё уйдахгүй байх хэрэгтэй бас. Ааха. Дуулна уу, бүжгэлнэ үү, ангоо ярина уу, яана уу энэ өөрөө чинь дор. Яа надаас мөнгөний долгоо ажиллаад зовлон авах юм байна л да. Тэр нэг өмнөх дугаараадаа үзсэн биз дээ. Үдсээ би хальт харсан. Халт харснаа. Айгуул дарамтны лав явд юм лээ. Тийм дөө ингэрэ босараа гівтэр. Би сэтгэл оюун гурваа нэг зүг чиглүүлээд хоёртоо тэгээд Үйлчлэхэд билээ гэж дээ. За, окей. За ингээд эргэн санчрыгаа очих хэвээр газараа очиод уулзах хэвээр юмтай нь уулзуулаад ажлыг хийлгээд алаад тав. Готлаа тайлаад ингээ гой хөлөө баярлуулаач таа. болох юм уу? Бол штэ. Нөгөө Тэгтээ чи тайлааргүй баха. Энэ агаар бохирдуулж байгаа. чи ясан дээр миний хөлийг хараад араас юм штэ. Урагмал өхөн. Гიშгсэн газрын нуруунд нь бүр шарлаа. Наа чи миний хөлийг хараад тэгин. Нөгөө арзаадаг 10 ганц харуулчаад. Хөөрхий байлж тэр чинь. Йоо за ангал зай нэг гэх юм байна. Үнэхээр их баярлж тий. Гэхдээ нэр нэг нөгөөсөд одоо бас хөөрхөн нилээдгүй бас хөөрхөн хугацаанд бид нараас биеиндээ энэгч бас сайхан найс нөхөр боллоо. Хамтаа засчээ. За ингээ манай нэвтрүүлэгт хэлжсэн даа. Яах юм бэ? Ганцаараа. Албан ёсоор нээлттэй чи ингээ манай одоо ингээ гараад иргээд ийм сайхан гоё нэвтрүүлгийг нэрийг одооноос өөрчлөлөө. Зараад ир гэдэг нэвтрүүлэг өсөө. Тэгээ манай нэвтрүүлэгт одоо урилгаар Mass Production-ы хоёр одоо тачгинсэн сайхан инээдтэй Тэнгэр хангааг одоо цуур айтлын инээдтэй ийм хоёр сайхан бүсгүй орж. За ингээ майхнаас цацгаа. Зараад За зааварчлаад өгнө. Ямар ч асуудалгүй. Нэрнгээс одоо Нэрнгээсээ засуулах гэдэг. тий. Одоо майхан энд байна. Ядаж энийгээ явуулсан онгойлго. тий ингэн тэгнэ гэж хэлнэ үстэй ядаж. Хэлнэ. За хэл. Аль барьж өгж болж чадна. Мэдгүй бас сайн мэдгүй. Сурагчийн ширээнээс юуны өөрөө гэдэг шиг юм болж энэ. Тий гайгүй. Наадах чи айгүй амархан засагдчихжээ. Гэхдээ танаа нэвтрүүлэг ийм байх шүү. Энэ сайн нэг өгөлөхөд локейшн би өөрөө хайж ирлээ. Угаасаа ийм 3 нэвтрүүлэг юм уу эсвэл над дээр ингээд байгаа юм уу? Тэгээ сая энэ Хамаг юм дууссан. энэ компанийн хүмүүс нь тэг чинь хамаг юм дууссан цоорхоо байх мэдгүй нэг юм яриа.
За болондоо горуулаад уулын мохор тэгээд учраа олон да одоо мэдгүй. Уул нөгөө чамтайгаа. Ууч наач өрөнсөл зээд гэдэг лөө. Тийм үү. Урууч навчаар өнсөл зээд. Би урд байхдаа амар том лаг дууч ингээл бүр айгүй ингээл хүн болгон багшаа тэг би Монголд ирээд богоноос ногоо үржсэн. Тэгэхэд яг нэг тийм мэдрэмж авч ирсэн би. Юуны ширээнээс юу руу явчихаа гэдэг. Одоо тэрийг хоёр дахь авч ийнэ. Яг таталцах юм. Тэр энэ нэвтрүүлгийн нэрийг өөрчлөе. Одоо майхна хурдан барьчвал дэвсгэх гэдэг юм. Амар удаан барьж ийна би. Хүмүүс зарж кап авдаг гэдэг нэвтрүүлэг хийхгүй. Хурдан барьмаар байна. За хаах нэр хүчний гоё тэгшгэн Эр хүн байна да. Хаа жаах те махтаа шүлтээ сайхан таарцаг гуруулаа хонж байгаа юм чи. Нухнуу байна уу өстө хамаа алга надаа. Юу гэсэн үг юм бэ? Гуруулаа унтахад бас нэг дэгэн догон баймааргүй шүү дээ. Зүгээр газрын юу гэж чин довыг чи шингээж штэ би эндээ. За. Боос уу. харин өөрөө гоё нэг газраа харж байгаа тавьчихтэй. За энэ Энэ хавьд ингэ барьчих юм. энэ чи айгуу доголтой юм штэ. Харин тийм. Ингэсгээ тавьчихв. Ол гарах уу цаашаа. Аа. Чирээ явах уу? Хонкон айгуу өвтөхнэр нэг үг хэлчихэ. Солиор. Хамаагүй хэлж болно шүү дээ. Юу яа те? Энэ наач юм шүү. Тийм бараг тийш юм. За яах вэ? Юугүй. Хотлаа. Юу сэтгэл тавиад яах вэ хийх үү гэл. Ингээл явж. Амьсгаатад үгүй. Хоол юм хурд. Улаанбаатараас. Болондоо ингээл ингэсгээд барь. өглөөл явах юм юу гэж хэлж байгаа. Хийлдэг мэлдэг биш үү? Хийлэн штэ. Хийлдэг нөө. Тэгэхээр гайгүй. Ноцоос нь яаж на 25,000 дарж гинөө. 300. Гэтэ чи ер нь юу л дөө төрөлхийн гүрүү шиг цантай үнэлдэ би ч гайгүй. Хаалга нь эндээ ам шүү. Хаана бас хаалгатай юм. Миний үед чинь орны цагаан даавуу гучаал голоор нь мод хийгээл болчдөг л байсан. Юу алцганцсан юм хаалга малгач. Өгшөө хаашаа ийшээ харуулах уу? Зөв чи хоёр талтай хаалгах шүү дээ. Ийшээ харсан дээ шүү дээ. Тий. Уулын модонд юу ч болоо байла хаалга тийшээ явсан дээ. За тэг өөр сонь сайхан уран бүтээл маск энэ жил 20 жил лөө 30 жил лөө. Чи зүгээр ихлэ майхна барьчих зүгээр. Дугаал барьчих. Очооч юм хамгийн хоёр жаргарын ийм нэвтрүүлэг хийдэг дээ. Юм ярихаар энэ хоёр ч гоё шав. Унгаад байгаа юм уу хайш. Дуу гараад. Хэмээчээдгий бэ. Би хойш үлээгээд энэ урагшаа үлээж бэ. Өө энэ 200 дараалахгүй. 200. 200,000. Би чи хий орохгүй шүү дээ. Ороод ийн. Босоод ийн. Тийм үү? Амар хурдан босдээ. Өдөөгөөд өг. Зоолж босохтой гайгүй л хүндээ. Хүчтэй. Болж байна. Би энэ тамир хийж гин. Замаа минь яд ч нэг ирч хүчээ аваад нэг энергинээс сэргээчихтэй. Ар гэрийнхэнтэй хандаж хэлэхэд даамгис болтод ийш ороо сурггүй болсон доо энэ хавруу. Яа. Гоё нэ. Реклам биш. Зебра гэж тэ. Зебра. Цаана уянгаа тавиар баанч та. Шаргигээд ч өрөвдөлтөй их байгаа тэндээс аваад ирсээр. Би ихийн үгийгээ. Тэгээ би албаас нэрхийн үгүй. Одоо ихнэр яг барьчих юм байна. Чи уулын мохор тэр хоёртаа заргах гэх юм билээгээд одоо байн зарах юм байна л да. Одоо ганцхан. Йоо. Тамир тасарч байна. Йоо. Зүгээр хөгжмөө игээ байж ахгүй яа. Шинэ чинь баг наадны майхан асар шиг юм баригдчих биш. Би ч зүгээр хөөрхөн жижиг юм бол өгсөн чи. За бодоо. Болог одоо наадхаа. Энд чи бас гараар илүү. Үгүй наача харна. Яа за тийм байлгүй. Хаваа штт. Манай Mountain Монголын ийм л амархан. Чи барихад амархан байгаа үстэй. Нэг цаг гарахгүй бас. Ийм л гоё юмнууд орж ирдэ шүү те. Нар гараад байна. Сүйдэрлэг орлоо. Чи шатаа байж.
уулын мухар дэс нэр ингэж зарагдаж арьсаа олуулах гэж тэр. Энэ хоёр хөвчүүл жаргунаал зараад байна. Одоо босон биз дээ. Одоо ингээ 90 болчихсон шүү дээ. Дуусчаа тий. Зөвөр хөгжмөө гээл байждаг байсан. Тэгээд эднээс гоё юм байна оо. Тэгээд рекламтахгүй бас болохгүй гэсэн. Эднээс хэвээр гоё юм байна. Бараг зовхгүй ингээ юм хийгээд дуусчт юм байна. Тэгээ өөрөө хийлж байгаа үстэй. Тэгээ энэ хооронд майхан барих процесс нь байхгүй байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр бариулт юм байна уу? Бариулт юм байна. Ястаа бариулт юм. Гэтэ одоо ингээ болно шүү дээ. Болно. Үгүй. Би болоогүй. Би дандаа майханд байгаа захгүй юу? Би бүр энэ мод руу ормоор байна. Бас сандаа сан. Тэр чинь бол зүгээр шүү дээ. Мод руу алхачихна шүү дээ. Чи угаасаа бид хоёрыг жаргаш тээ. Дахиад савж байгаа. Дуусаагүй. Тийм байна. Болоочтой. Хөөгөн горхны. Юу яриад байгаа бэ? Горхныхаа өмнө гоё бас юм сүйтрвчээсээ суух гоё шүү дээ. Тийм сойдхоо. Тийм сумаар байна. Жохон тэнцээ гоё байж байгаа тэгээ энэ ирмээр байна. Гурлаа чи хээгүү сайхан өдөөний хүмүүс. Гол дээр тэр хөл рүү усаа хийж сууж байгаа. Хөлөө усан дээр. Заавал сарвчтай байх хэрэгтэй. Сараа тийглээ. Өдрөчн даар сумаар байна. Өдрөчн энэ гурван хайрцаг. Бид хоёр яг нэг санд мандлаа авсхийгээд. Яг нэг их чин чихэр бичээний мөнгө өгнөгөө дагаа явдаг шээ. Үхтлээ зарагдаж байна та. Хизээ насандаа энэ хоёрт би өөрөө хийшээ. Өнгөрсөн насандаа би богдхан энэ хоёроо зарцсан байсан маш. Зөндөө их майхан бариад ингэсэн болохоор нь Яраа өрөвдөл асраа байлчлаа. Харин тэглээ. Тэгэж ер нь энэ чинь ингээд голын урсгал чимээ сонсоод ингээд наран цогч их сайхан юм шиг санагдаад. Гэнэ натур. Тэ. Алим над юу аа. Жак наа чи тосоо авдаг дөө. Нарны юу? Нэг амтныг нэг тосмос гэж байна. Хүүсэн урдсан байх. Хүс мастер болчих юм бэ. Ма ядаж нүүрэн дээр энэ цайж байхгүй заяа. Мэдчихэж айгуу гоё. Е витаминтай. Харах юм байхгүй заа өнгөрсөн. Валиу дөрхөж өгөх валиу өгчнөө барих. Аюу хөө. Ингээл Наш гартаа ингэж байгаа нэлч болдгүй юм байна. хайрлахгүй. За. Ингээл гоё. Яасан булбрах хайрстай юм бэ? Яг хөгжим шиг аялах юм гэж. Арьсан дээр их анхаардаг л да. За үзэгчдээ яг одоо өнөөдрийн маань энэ дугаарт Яруу арт продакшны захирал зарим нэг хүмүүс бол мэдэж байгаа, зарим нэг нь бол мдээгүй байгаа. Өнөөдрийн влогны маань зорилго юу вэ гэхлээр альва нэгэн уран бүтээлийн арын фронтод байдаг хүмүүс ер нь ингээ орхигддог талтай байдаг. Гэвчиг энэ хүн маань бүр цойлон гарч ирсэн. Маш олон Монголын уран бүтээлүүдэд хөгжмийн зохиолыг хийсэн тэгээд гарч ирээд байгаа ийм мундаг залууг одоо бид хоёр авчирчаад байна л та. Тэгээд хүмүүс мэдхээр за уран бүтээлч гэдгээр нь мэдж байгаа. За урд байжгаад сүүлийн үед одоо Монголд орж ирээд бүр хүчтүрэн орж ирж байгаа ийм залуу байгаа. Учираас бид хоёр ингэж сонгож оруулж байгаамаа. Хоёр хөлөөр орж ирсэг. Урдаас Баахан зарцаад араас нэг магтааж байгаа юм шиг өдөөж байгаа юм шиг. Яг нөө урлагийнхан бол яг чамаг даалангой их мэдэн штэ. Ингийн хүмүүс болохоор бас мэдэхгүй штэ. Мэдгүй хүмүүст бас өөрийгөө багтхан хүмүүс танилцуулчих. Тий. Тэгэхээр бүр анханаас нь эхлэх гээд байна л да. Яг одоо хичнээн ам бол хідүүлээвэ, доороо хичнээн дүүтэвэ, өөрөө айлын том уу, яасан ийсэн гэл. Айл аймгаас гаралтай авч гэдэг тий. Би чи Аранга аймгийн цэцэрлэг хотын. Ээжтэйгээ 3 дүүтэй өссөн айлын том. Тэгээ 8 дугаар хүртэл Аранга аймагт сурж боловсрч тэндээ өсч байж хагаад 8 дугаар ангиасаа Төв аймаг руу шилжиж. Тэгээ 10 дугаар анги Төв аймагт төгсөөд тэгээ хятадд 10 жилээ төгсөөд хүний нөгөө залуучуудын амьдралын нэгэн адил хятад руу ажил хийхээр очиод тэгээ тэндээ 10 хэдэн жил ажиллаад Монголд ирээд одоо 5 жил. Тэгээ сүүлийн яг эрчимтэй уран бүтээл яг нөгөө Яруу артын продакшныг бий болгосон 2 жил. Тэгээ эрчимтэй уран бүтээл рүү орсон 1 жилийн хугацаанд юм аягээд ингэ байж энэ да.
Сайхан биш адуу. Адуу дагаад дээ. Чи их морьтой усуу. Өөс намайг хаа яваа газар адуу бороо хоёр тагт юм. Бороогоо түр байлгаж байгаа. Адуу яхаа байж. Аава байж тэр. Нэг ийм түүхтэл богино товчгол ийм түүхтэл хүн байна да. Тэгэхээр ээжтэйгээ өссөн хэрэг аав нь бүр бага ахт өнгөрсөн юм уу? Гэхдээ яхав аавгаа мэдтгүй юм байдаг ч юм уу байдгүй ч юм уу ер нь бүр анханасаа тэгээд тэг нууцсан гэх юм уу ер нь тийм тэрийг айгуу тийм юу болгож ярьдгүйсэн юм нэж. Тэгээд ер нь айлын том хүүхдүүд ч ер нь тэгдэж штэ харин талаараа ээж автаа цуг амьдралд ороод тэгээд ээжийнхэн нөхөр юм шиг дүүнэрийн аав юм шиг тэгэл байдаг байсан. Анх яг нас мас нүрэг байхдаа бол аавтайгаа уулзах юмсан ямар хүн байд юм бол гэж их боддог байсан. Тэгээд өөрөө аамаа болоо гэр бүлтэй болоод ирэхээс нэг бодгооч байсан дөө. Бүр тэгээ одоо уулзаж хийж боддог юм уу? Тийм одоо тэгээ уулзаж хийж боддог хаач ярьдаг. Ээж нь байт юм уу? Миний ээж ч одоо яг 2015 онд бурхан болсон шүү дээ. Тэгээ их гоё урлагийн манай ээж чинь бүжигчин байсан. Бүжигчин байж байгаа. Тэгээ яг нэг өдөө орон нутгийн театруудад ажилладаг байж байгаад тэгээ өнгөрсөн дөө 15 онд өнгөрөөл тэгээ үлдээсэн. Миний ээж надад өнгөрөхөөс өмнө ганцхан үг хэлчихсэн. Ээж нь амьдралдаа харамсдаг юм аа. Та дөрвийг л төрүүлж өсгөх гэж би энд амьдралд ирсэн. Ирсэн зорилгоо биелүүлсэн гэж явжсэн. Тэгээд дөрөв сайхан өр хөлт нүлдэг одоо ингээл. Үз тараал байж да. Жохон гонги болох гэдэг нүгүү шүү дээ. Гүү зүгээр. Тий нөгөө бас нарийн сайн мэдэхгүй учраас тий асуулаа тий. Тий. Тэгэхээр одоо энэ дөрвөн хүүхдээс нь урлагийн гих хүмүүс нь хичнээн юм уу? Одоо бийл явж штэ баг урлагаас дуртай. Тэгээ сүүлийн үед доотлогын эрэгтэй дүүгээ өөрийнхөө ажил дээр саунд инженерээр авцсан. Тэгээд ер нь хоёр болчихгүй л. Үз тарж өсөрд нь алж. Эдний дүнд бас айгуулаг мэдрэмжтэй тий. Манай бас хамтлагийн. Тий. Танай хамтлагийн. Тоон мэстер. Айгүй амир нэг хамаатас одоо болоо. Тий штэ. Жакежа. Тий штэ. Энэ хиний санчрын төрсөн дүүр штэ. Гоё баста. Чимээгүйгээр шургуулсан баста. Тэгээ энэ хүн чинь бас айгүй гоншинтэй яруу артын захирал, хөгжмийн зохиолч, дуучин, продюсер гэл тэ. За тэгээд би нөгөө нэвтрүүлэгт орохоос өмнө гуншин яг бүтэн бүрийн хэлээрээ сая бол 5 тутчлаа шүү. Яруу наригч үнэтэй. Яруу нариг. Сүүлийн үед шүлэгчин болж байгаа. Сүүлийн үед айгүй олон кинон дээр ажиллаж байгаа. Киноных монтажинд хүртэл орж заваараа штэ би чи. Тийм штэ тий. Киноны хөгжим хийн гэдэг бол маш нарийн асуудал. Тэр яг киног өөрөө мэдрэх хэвээр, тэр зохиол дээр ажиллах хэвээр, тэ найруулагчийн үнцэг гэдэг бас нэг ондоо байгаахгүй юу? Миний бодлоо шүү. Найруулагч нэг шал өөр өнцгөр ингээ харцсан байж тал кино бүтгэхээс өмнө мэдээж зохиол нь уулзаад очдөг бах. Тэ? Тэгэхээр чиний өнцөг бас нэг ондоо байгаа байхгүй юу? Энэ хоёр хоорондоо зөрчилдөн гэдэг юм гарч ирсэн үү? Зөндөө гарч та хоорондоо хэрэлдэн, уралдан. Өөртөө нэг нөгөөлхө төв майдар өртлөө биш үү? Гэхдээ яг эцсийн зорилго нөгөө сайн уран бүтээл хийх гэж байгаа учраас. Тийм шүү дээ. Хийнд бас хүлээц таанд. Уран бүтээлийн л маргаан юм шүү дээ. Би хятадд байхдаа нэг 50 гаруй кинон дээр яг хөгжмөөр нь ажилласан. Тэгээд тэнд боловсрал эзэмшээд гэх юм уу тэнд байдаг хүмүүстэй ажиллаад анх энэ Монгол ирээд юм ихээр бас тэрний үзэл бодлын мөргөлдөөн зөрчилдөөн гардаг байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол ажил сураад байгаа. Мэдээж кино эхлэхээс бүр өмнө одоо бараг жилийн өмнө зохиол аав. Тэгээ зохиол авч уншаад өөрөө нэг дотроо нэг юм төсөөл буулгах иймэрхүү хөгжим байвал гоё юм байна. Тэгээ дараа нь тэр чинь нөгөө кино зураг дуусаад монтаж ихээр монтажн дээр дахиад юугаа авна. Нөгөө хөгжмөө дахиад хийн гэх мэтлэн. Тэгээд энэ гадныхын тэгдэг юм уу ямар ч миний ажиллаж үзснээр энэ хятад байгаа киноны багийнхан бол нэг гоё юм тийм бөөнөрөө биеийнхээ ажил дээр оролцдог. Найруулга бол бөөнд заавал монтаж нуусан дараа бүгдээрээ киногоо үздэг тий. Тэгээд монтаж ярьдаг. Энийг ингэсэн бол зүгээр юм уу, тэгсэн бол ингэсэн бол зүгээр юм уу гэдэг. Тийм учраас нэг тиймэрхүү зарчим жоохон зөрчилдөөн өдр бол байсан. Одоо бол гайгүй дээ. Бол тэгээд тасан зохицоол. Ер нь бол тэгтээ нэг юу яаж байгаа. Миний нэг ганц баримтлаад ер нь олон залуучууд тэгж байгаа. Энд ирж энд уусах биш. Тэндээс олж ирсэн юм да. Энтхийнхээ хүмүүсийг жоохон ойлголт нөх юмсан гэдэг юм зарчим байдаг бол тэрэн дээр бол бац зогсож байгаа. Тэгээд тэрийг ойлгуулж байгаа хүмүүстэйгээ бол айгуу гоё хамтрал болж байна. Хичнээн кинонд хөгжмийн найруулгын хийсэн байна.
Одоогоор хүмүүсийн сайн мэдэх кино. Тэгээ одоогоор бол нэг 10-аад кинон дээр ажилласан байна. Шаргагийн мөрч, Индэ хаус, галбанга, эцэг. Зөндөл тэдэн кино зөндөл тэдэн кино байна. Тэгээ тэндээс 2 нь Монголын рекордыг эвдсэн үзэлтээрээ. Тий. За тэгээд X дүүц эмоц танах одоо ингээд бас жүжигийн хөгжмөнүүдийг хийлээ. За сүүлд бол ариун нэгч энэ би чинь урд байхдаа баг худлаа ярддаг хүнд бас л 30-40 тоглолтны яг юм хөгжмийн хариулгын мөн дээр ажиллаж байсан. Тэгээд Монголд бол эхнийх нь ариун нэгчийн тоглолтын дээр орцсон ажиллаж байгаа. За одоо 8 сарын 23 тоглолтны хөгжмийн анх удаа одоо Монголд дуурж байгаагүй дуурж байгаагүй техник тооног төхөөрөмжөөр дуурах гад яг дэлхийн стандарт яаж дуурдаг тэр зарчмаар хөгжмийг хийж байна. За хятадын соёл өөр. Бас арай өөр төвшөнд байж байгаа. Манай Монголын энэ дээр нэг жаахан ингэчүүл энийг төр засаг жоохон дэмжээд өгчүүлч гэдэг юм уу? Тийм юм байна уу? Байна байх. Манай монголчууд чинь ер нь айгуу гоё гентэй авист хүмүүс шүү дээ. Тэгээ яг мэдээж тэгэл улсын санхүү мөнгөний чанар хөгжлөөсөө болоод мэдээж нэг юм бий. Мэдээж засаг төр өөрөө урлаг уран сайхныг хамгийн гоё өндөр түвшинд дэмждэг байх хэрэгтэй. Одоо жишээ нь солонгосон тэргээл яаж урлагаараа тий том эдийн засгийг бүрдүүлж чадчихээн. Мэдээж бидний хятадтай өөрсдөө зөвлөх бас биш байх. Гэхдээ миний бодлоор бол монголчууд бол аюу гай авьяастай тийм төрөлхийн гентэй хүмүүс байхгүй. Одоо та нар харж байгаа 230-40 таврыг 50-аад орноос аль олимпиал болон аль урлагийн том тэмцээн бол дандаа монголчууд л явж байна. Тэгээд өөр орнууд сургаггүй байгаа хаягдчих байгаа юм зөндөө шүү дээ. Би түүж шүү дээ. Түүж авахгүй. Түүж бахархмаар юм. Тэгэхээр бид энэ гоё дархлаатай ийм гоё хүмүүс юм чинь тодорхой хэмжээний одоо энэ улс төрийнхэн ч бай, бизнесийн байгууллагууд ч бай, урлаг соёлоо илүү анхаарах, илүү энэ Монголыг одоо гадаадын орнуудад сурчлах барих ийм зүйлүүдийг хийхгүй бол бидний одоо хийж байгаа урлаг бол яг энэ байдлаараа л байх бах. Маш удаан хөгжих байх л гэж би дотроо боддоо шүү дээ. За тэгвэл тэр хөгжилтэй оронд байж байхгүй Монголд ирэх болсон шалтгаан юу вэ? Ер нь үл юм мэдээж хятад яг тэгэл амьдрал болж л байгаа цалин мөнгө аваад цалин өндөртэй хангамж гайгуутай тэгэл тэндээ байгаад. Гэхдээ нэг гол доторх нэг юм хаягдаад байна шүү дээ. Би өөрөө яг тэр том оронд чинь одоо хичнээн ингээд 50-аад кинонд ажиллаа ч гэсэн тэр оронд чинь өөрөө коммунист орон. Тэгээ дандаа нэр усан ч юм уу тэг хийсэн бүтээсэн дандаа хятад хүмүүсийн нэр дээр гадаадын хүмүүсийн нэр дээр явдаг ч юм ингээд дандаа бид нар хаягдчихээд бид нар бол зөвхөн цалингаа аваад ингээд өнгөрдөг юм байсан болоо дотроо нэг юм би өөрөө юм бүтээж өөрөө хиймээр шүү дээ. Өөрийнхөө дотроо гадаг нэг санчраа гаргаж ирмээр шүү дээ. Тэгээ тийм учраас нэгт Монголд ирсэн. Хоёрт бусад хүмүүсийн хувьд яг юм муу хаах ковид гэдэг юм бол хэцүү байсан. Гэхдээ миний хувьд бол ковид нийтлээс өвдсөн би ч нөгөө Монгол дээр сар болчоо боцно гэж үгснээр тэгээд тэр чигээр хийлээ гоонжлоо. Тэгээд энд учраа болохоос аргагүй басна. За тэгвэл санчрын хувьд хятад ажиллаж амьдраад тэндээс маш их юм сурсан байна. Тийм үү? Одоо би болсон гэсэн юм үнцэг байсан уу? Гэхдээ ах вэ. Ер нь л гэхдээ яг одоо та ч гэсэн адилхан шүү дээ. Урлаг дээр бол нэг болцсон гэдэг юм бол байдгүй л шүү дээ. Одоогоороо сурж ил байна. Одоогоороо бас мэдгүй юм гарч ирж ил байна. Ер нь бол тэнд болсон болоогүй бодлоосоо улдаар нөгөө доторх хүн маань юмаа хэмээр байдаг. Гоё ингэмээр байдаг тий. Өөрөө гоё яг өөр хүмүүсийн юм нэг нөлөөлөл байхгүйгээр юмаа хийж юм хийдэг болох гэж. Тэр цаг үеийн л одоо яг тэр тухайд ирж исэн болов. Тэгэл Монголд ирсэн. Эхний 2-3 жил сайхан лааз шүүлсэн. Хоёр хүүхэдтэй болоод урдаас ихтэй нэг хүүхэдтэй нэг их нэртэй ирээд энд ирж дахиад нэг хүүхэд төрөөд тэгээд энд чинь нөгөө ирсэн тэнд чинь айгүй нөгөө урлагийн том амар лаг дуучин багш магш гэл айгүй сүр нөгөө хий цаасан болгоомж чи өндөрт нисэж байсан юм чи энд ирээд яг ажилгүй бол баларж гэртээ хөвтээд хий зүрээд тэгээд би богоноос ногоо хүртэл үрсэн шүү дээ. Юу тэрсэн? Богоноос ногоо хүртэл үрсэн шүү дээ. Дунд охин төрсөн өргөө сартаа тэгээ сүүг нь авч өгөхгүй сүүний мөнгө байхгүй тэгэл яг нэг анханасаа тийм байсан бол бас нэг өөр тий. Тэнд тэгж өндөр дээр шийдүүлж байгаа газар болчих гоё шүү дээ.
Yani 70,000 төгрөг өдөржингөө богоноос ногоо үрж дуусаад 70,000 төгрөг аваад 55,000-аар нь одоо би амар санд 55,000-аар нь сүү аваад. Тэгээ ядж явах лагерт. Тэгээ нэг очиж үлээ. Хөргөж. Одоо тэгээ бацууд гоё байгаас. Одоо гоё шүү дээ. Ер нь тэгэл багынхан үеийн амьдралыг ч гэсэн ингээл одоо бодох нэ. Айгуу гоё том туршлага. Айгуу гоё том дурсамж. Гэтэ хүн айгуу зэвэн шүү дээ. Жаргалтай үе гэж сандаг. Дандаа ядарч өдөрч явсан үе дандаа хүн санд дурсамж болж. Тэгээ одоо нэг тэрнээ тийм амьдрал тууллаа ч гэдэм үү. Тэгэж явж байсан да гэдэг юм бол надад хүмүүс үл ярихаас хичээлээд юм лээ. Би харин ч ярьж байгаа ихтэй ч үт. Гоё хүмүүс үлгэр дуурайл аваасаа сонсоосоо тий. Өөрийгөө балраа явж ингэж бодож болоогүй шүү гэдэг юм. Олон яриас гэж боддог шүү дээ. Тэгэхээр ээжтэй маш том хань байсан байх нь. Тийм шүү дээ. Би ээжийн ганц үйл. Тэгэхээр ээж хүн бол мэдээж өөр хүүхдүүдийн төлөө ажиллаа хийгээд хөдөлмөрлөөд тэвжээхийн төлөө явж байгаа боловч эмэгтэй хүн ганцаард мухардна. Сэтгэлийн хаат гэдэг юм амар хэцүү. Тэгээд энэ маш том дэм болж исэн байх нь байна. Дүүнрээ тижээхэд маш том дэм болж исэн байх нь байна гэж би ойлгоод байна. Тийм шүү дээ. Ямар ч зүйл юу ядагс. Манай 65 онд өнгөрсөн гэдэг үйл шүү дээ. Миний чинь 49 настай болох байсан. Оо залуух нар юм биш үү? Савны хорд авдар гэж айхтар мэдээ нөхдүүд миний хөх сав хоёр бол байнг үзүүж харуулж явахгүй аюултай юм л. Миний ээж 49 настай бурхан болсон. Тэгээд энэ 49 жилийн хугацаанд бас нэг тал хувийн 20 хэдэн жилийн ямар ч ээжтэй хань болох гэж үздэг. Тэгээд би ээжигээ ингэ бодцсон. Одоо ингэ бодно. Ээжиг амар хөрөвддүүлээс би. Ганц эмэгтэй амьдрал туулаа юм. Хэцүүч төрөнд одоо ингэ бид нар хүртэл ингэ хаяа амьдрал бас нуурах юм гарна шантрах юм гарч яхад миний ээжтэй 4 хүүхдийг яаж болгодог байсан юм. Ямар ч юм тэгэл чадлаараа сэтгэлийн хань байх гэж чадлаараа одоо юу гэдгийг нэрийг нөхөх гэж энэ төр байдгал байсан. Тэгээ би чинь 8 настайгаас эхлээд ажил хийж мөнгө олж өгсөн. Улахаар ажил хийж тэгээ самранд явдаг ч юм уу түлээ модд явдаг ч юм дандаа тийм хөдөөний хүүхдүүд чинь ийм л ажил болдог шүү. Ганц итгэж байгаа хүн чи. Тий. Нэг том юм. Нэг хүн актер нэг том хүн нэг нэвтрүүлэг дээр ярьж лээ. Энэ хүн гэр бүлүүд заавал ингээм маргалдан барин хооронд амьдрах ямар хэрэгүүдийг салуу салчаач тантэр гэдэг. Тэгээ би яг өөрөө эцэггүй нөгөө аавгүй өссөн хүний төлөөлөл болж хэлэхэд 92 хэрвээ амьдрал одоо ингээд гэр болоо суусан бол энэ бол асар том хариуцлага. Салж болохгүй байхгүй юу? Ямар ч зовлон зүтгүүр үр хүүхэд нь чиний удамл, чиний үр хүүхэд юу туулж явах юм блэ те? Хэцүү гэж боддоо шүү дээ би. Энэ бүх хугацаанд тэгвэл аав маань ирчээсэй ч юм уу. Шантрах тэр чинь хүүхэд биш үү? 8 дараагаас хойш хүүхэд байхгүй. Тэгээ шантрах үе мэдээж гарч л исэн байгаа. Бачаарах үе гарч л исэн байгаа. Энэ бүх хугацаанд одоо тий аав маань одоо байт юм болов? Мэдгүй. Ирчээсэй чи гэдэг юм уу? Ээжээсээ асууж исэн ч юм уу? Тийм үе байх уу? Нэг удаа ээжээс би асуужсэн. Миний аав руу ямар хүн байдаг гэдэг. Манай ээж хэлээгүй л дээ. Тэгээ одоо бол би хэрвээ байдаг бол аваагаж буруутгахгүй, ээжгээж буруутгахгүй. Залуудаа таарад цэл залуухан гоё насан дээр таарад хоорондоо таа төхрөөгүй юм байгааз. Салаад тэгээ би тэгтээ гомдол юм өстэй. Амар гомддоо шүү дээ. Тэгээ харин түрүү хэлээд танд ирэхгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар хүнтэй суугаад үр хүүхдээ гаргасан бол эренч вэ, эмэнч вэ? Энэ хүүхдүүдийн төлөө ядаж өөртөө жаргалын төлөө биш. Үр хүүхдүүдийн төлөө хариуцлага үүрэх хэрэгтэй. Хүүхд хохирж үлдмээр Тий, байгаа. би насаараа аавыгаа мөрөдөд өссөн, аавтай байх юмсан, аавтай уулзсан гэл. Тэгэл амьдралд ч нэг эрэгтэй хүн, нас биеийн дүрсэн эрэгтэй хүнээр өмөрүүлэх, хамгаалуулах. Ядаж нэг удаа нэг хоолгүй байхад нэг хоолж ирээд ороод ирэх эрэгтэй хүн байна гэдэг чинь өөр шүү дээ. Насаараа мөрөөдсөн. Даанч гарч ирээгүй. Олон хүмүүс сүүлд ярьж лсэн танаа аав чи тэр хүн, танаа аав чи энэ хүн гэл энэ тэндээс хүний сайнд дурлт юм мууданд дурлт гэж юм гэл ярьж лээ. Тэгээ би сүүлд нэг хүнийг нэлээ олон яриад нэг хүн яг танаа аав чи мөн гэд. Жооч уулзахтай би нэг өдөр очив. Палет нь явж ороод гараад ирчихсэн уулзах гэж бод. Яг би зүгээр тэр хүн биш л дээ. Биш байлж таарсан л да. Гэхдээ би мөн байсан бол одоо нэг харж гомдлоо тайлж мөн уурж уцаарлах биш. Зүгээр л ямар хүн байдгийг харчаа гэж бодож очив. Тэгээ тэр хүн биш байж таарсан. Хоёулаа хоорондоо гоё
ажиргалтай амьдраад хүсэж байгаад хүүхдтэй болоод гаргасан мэдрэмж биш. Би тэр хүнтэй бол шал өөр мэдрэмж авсан. Нөгөө хонцын хүүхдүүд шиг. Тэ асар их гомдсон. Өстө нээжийн өнгөрснөөс хойш тэгэж гомдож үзээгүй. Сэтгэлдээ амар том ангалттай болсон шүү дээ. Тэгэл одоо боддөг юм тэр ер нь хүн хүүхд хийнэ гэдэг чинь тийм юу биш. Тэгээд одоо бид өмнөртэй ч хүртэл хэлдэг. Авгуул ээжээрээ авгуул. Энэ үнээс бидний удам эхэлж байгаа гэж яриараа гэж. Тийм болж исэн та. Очоод тэгээд яа тэр хүн чөөр хавд илмэгдүүлсэн баг л та. Биш л байж таарсан л та. Тэгэл нэг тийм юу гэдгийг тэ нэг аюу сонин тийм гэж бодож очсон мэдрэмж бол амар баг тий. Би өмнөх өрөөнд доглоо унтаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ би чи харан талхаас өмөрөл хамгаалах хөнгөш амьдэрсэн. Тэгээ хүн чинь нөгөө эцэг их өнгөрснөөс хойш даарж хөрж үлсэж эхэлдэг. Ээж аав өнгөрснөөс хойш том хүн болдог гэдэг насанд хүрдэг гэдэг шиг. Нээж өнгөрснөөс хойш тийм тань хөгшөрсөн ар ирүүлсэн бүртлөө хүний тийм хайр халамжийн юм айгу өсөд тийм. Тэгээд аавтайгаа уулзсан ч амар гой санагдал очсон. Тэгээд дааж сэтгэл түрээгүй тэндээс айгу их гомдож гарсан. Хинч тоогоогүй зүгээр нэг хонцын хүүхэд байсан байх үдэ гэдэг нэг юм гомдлж гэдэг юм үү те. Төрдөл юм билээ. Тэгээ биш байж таарсан л да азар. Тэр мөн байжаад гэсэн бол тэр амар хэцүү асуудал болж байгаа хөө те. Сэтгэлээ бүр шарахтай байна. Илэг зүрх рүү гоцсон юм шиг мэдэхгүй юм тий. Одоо ч мэдгүй. Мэдхийг ч хүсдэг одоо бол. Одоо тэгээ сайхан 3 дүүт ээжээсээ өгсөн. Анх ээж өнгөрсний дараач бид нар чи яг нэг гудамжинд бүгд үлдчихэж штэ. Тэр үедээ лайтай ингэж боддог ус. Одоо ингэ бодох нь ээжээс надад өгсөн хамгийн том 3 бэлгэн байж тээ. гэж боддог штэ. Ингээд бодохлоор л Монгол эмэгтэй хүний дотор ямар их хүч байд юм бэ? Яг магадгүй зөвхөн Монгол биш те дэлхийд даяар зөндөл бас нэг олон мянган 7 тэрбум хүн донд чи их л юм байгаа шүү дээ ер нь бол. Гэхдээ дийлэнхтэй ер нь бол асар их хүч байдаг. Тэнхээ байдаг. Өөр хүүхдийнхээ төлөө гэсэн хариуцлага эмэгтэй хүнд нь даа ялангуяа илүү үед ухамсарт нь суусан байт юм бол аргагүй энэ 10 сар те гэдсэнтэй хевлэдээ тэгээд өвдөөд ингээд төрүүлсэн хүн бол ийм хүчлээ байхаас өөр яа гэх вэ? Тэ анханасаа нөө тээж гиснээс ахуулаад хамгийн том хариуцлага эмэгтэй хүн чаас өөртөө өгөрд юм шүү. Ер нь гэхдээ тэгдэж шүү. Одоо ингээ манай найзар тэгээд одоохондоо бол сайн мэдвэ. Ер нь айлын том хөлт ээжиг л амир өрөвддөг шүү. Эмэгтэй ч хэрэгтэй ч. Өрөвдөл би өөртөө аюул хөрөвддөс. Одоогоороо тийм ээжиг бодохоор л хоолой амир. Яа тийжээж явж исэн юм бол юу туулсан юм бол өөр юм. Хэцүү шүү. За одоо ингэ тэгэхээр энэ их сэтгэлийн асар гүн ийм юм байна шүү дээ. Энд чинь бол бас нэг элэг бүтэн байгаа хүүхдүүд энийг мэдрэхгүй. Тэгэхээр энэ их сэтгэлийн юм маань уран бүтээл гаргахад бас нөлөөлдөг болов. Нөлөөлнө шүү дээ. Тий. Сайн жүжигчин ч бай, сайн найруулагч бай, сайн зохиолч бай. Сайн хөгжмийн зохиолч ер нь амьдарч үзсэн хүмүүс л гоё юм шүү дээ. Жаргалын талаар жаргаж үзсэн хүн жаргалын талаар ямар авчих, ямар шүлгэх вэ? Ээж нь зарим хүмүүс яг бүгдээрээ тийм болгож юм шүү. Гэхдээ ер нь азтай хүмүүс байна шүү. Өгшрөглөө ээж автаагаа цуг байдаг. Энд чинь бас нэг талын одоо аз завшаан тий. Тийм шүү дээ. Тэгэхэд бүр хар нялхаасаа юугаач мэдэхгүй эцгийнхээ алдаад явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр ээжтэй аавтай элэг бүтэн амьдарч байгаа хүмүүс ээж аавын тухай тэр ээж аавыгаа хайрлахын үнцний тухай бичнэ, үг бичнэ гэдэг бол бас нэг өөр. Тэгэхээр яалтчвал урлаг өөрөө түүхий идэ амьдралаас л аваад байгаа юм л да. Хин сайн гоё юм ээж нэхэр дандаа л зайлал зовлон жаргалаа үзэл сайн муу байлгадэл явж байгаа хүмүүстээс л гоё юмуд гарч ийн. Монголын урлаг бол цөөхөн хэдэн гоё итгэн хүмүүсийн нуруунд л яваа. Би бол тэгж боддог. Хүндэлж явдаг гоё уран бүтээлч юм уу? Байлгүй яах вэ? Хамгийн их гоё. Байлгүй яах зөндөө байна. Тэр чинь хүн сэтгэл дотроо ямар нэгэн баатар бүтээгээд тэргээ шүтэд дахиж амьдрахгүй болохгүй шүү дээ. Миний хамгийн гоё хүндэлж явдаг. Миний хамгийн анхны багш миний ээж шүү дээ. 8 настайгаас хүүхдүүд тоглож байхад би 8 настай ажиллаад байсан. 10 жил тогт хүүхдүүд тоглоо дахиад тоглоод юм үерхэд явж байхад би ээжийнхээ ажил дээр өөрөө төгөлдрөөр сурна гэдэг ингээд бодсон. Юм тэгж нөгөө багасаа тийм нэг нөгөө тэр үеийн урлагийнхан ч аалаа штэ. Сараар барьгээд явдаг штэ.
Тэгээд 8 настай манай эрэгтэй дүүчүүд 6 таа юм уу. За би 10 таа манай эрэгтэй дүү 8 таа. Тэгээ нөгөө манай 3 дахь дүүчин үлгийтэй. Тэгээ сар баргээд явна. Би дураг орох үлдээч шүү дээ. Яа амар юм яа. Тэгээ нэг талаас тэр чи ажлаа хийхгүй тэд нар чи яа тийж их юм бэ? Тийм шүү дээ. Тэгээд 10 тагаас 8 тагаас одоо манай танаа тооны директор чи ээж аваа ирсэн шүү дээ. Ээж. Тэгээ тэр үед чи нөгөө найруулдаг сүү мүү байхгүй шүү дээ. Хоёлаа хаална. Сүүтэй цааш амжаа амдаа гэдэг. Уруулаг хөл. Амнаас сүүтэй цаага гөөд. Тэгээ нөгөө тэр ялах юм чи жааш айгуур удаан хөх шүү дээ. Ийм уралт хоёр л яа. Ээж аваас. Тэгж л хөгийн чирдэг байсан тийм. Одоо тэр дүүчээ. Одоо тэр одоо 25 6 настай хүүхэд мөхтэй болцоо. Одоо хизээч тэгж байгаа юм шиг нөхөргөө. Тэгээ битэр чи Цагтаа чи тэгдэг байсан шүү. манай ээж ингээ баригад явал сар явна. Тэгэл хоёулаа дүүгээ харуул. Тэгэл нөгөө хүүхэд туссан чаас нэг дотор тоглож моглоо гэсэн бодол байна шүү дээ. Гадаа байрны үед цонхоор харахаар ингээл хүүхдээ сагс тоглоод алж байна. Тэгэл хоёулаа ээлжлээ гарна. Би чин гарангуудаа нөгөө хоёртой санаа 30 минут болоод орно. Тэгээ дүүгээ гарангууд бүтэн өдөрч байхгүй шүү нэр шүү дээ. Дүү юу? Аач бодлоо. Хөөрхий дөө яас хөөрхий юм. Хэлийг навд байж таа. Тэгэхээр чин тэр үе чин бас Монгол улсын хувьд бас Угаасаа өөрөө тийм ороо зүү босгоо байсан үе шүү дээ. 90-аад он мөнгө чинь. Тийм шүү дээ. Дандаа хоолгүй молгүй тийм тийм. арчил хөгжижсэн. Одоо бол бас гоё байна шүү дээ. Одоо манай хүүхдүүд хөрөгчин талах байхгүй л тэгэл амьдрал нь сүрэж тэрсөө ингээл. Талхан дээр очрлоо тийм. Тэг чи бидний үед чи юу 3 хоног хоолгүй байхад л цаа явна шүү дээ бас. Тэ? Цайн дотор цуу хийж байгаа уугаал өдрөөд ааш та. Тийм байсан үе юм чи. Ер нь хэцүү. Манайх ч бас жоохон бах чинь яг айгүй хүнд үеиг бас айгүй туулсан. Манайх чинь жоохон бахны шатаад тэгээд тэр үед буцаж босгож бас айгүй хэцүү байсан. Манай аав ч байнга хошоо 8 жавдаг. Тэгэл аав хоёр чинь хоёлаа тийм барилгын юутай мэрэгчлээ сот 2 гэдэг дээр үед байдаг гэсэн ээж тэнд ажиллаад аав болохоор барилгын инженер хүн баггүй юу. Тэгэл цалин нөгөө сар гүрийж байгаа сардаал авдаг байсан юм чи. Тэгэл тэр хооронд чи яг нөгөө хамаг юм дуусаад бид чи ингээ 5 хүүхэдтэй заа ингээл 5 хүүхэдтэй ингээл өдөрт нэг талх аваад ингээл тэгдэжтэй. Яг тэнцүү ингэж хуваагаал яг тэгэж мэгэж иддэг үе юм бол амар байсан байхгүй одоо. Хүний ээж гэдэг хүн тийм амар одоо юу гэх агуу гэх юм бэ? Бүх хүмүүсийн ээжүүд тийм байна. Эмэгтэй хүн болгон тийм байна. Та хоёр маань ч гэсэн яг тийм. Би сүүлд нэг хятад ажилд орчоод цалин мөнгө дээрээ гайгүй авдаг болцсон. Тэгэл би нөгөө залуулаа уухгүй мэдхгүй. Тэн цалингаа бол Монгол руу ээж рүү явуулчихдаг. Тэгэл тэр дэд чинь болж ийн гэж доллар өгчдөг. Тэгээ нэг 2 жил ажиллаад гэртээ ирээд гэртээ ирсэн айгуулаг суудсан чинь манай ээж готлаад хэлсэн чинь оймсны өсгийц орцсон. Тэгээ би ээжд нэг амар ууралж ирсэн. Би 10 тагаас хойш ингээд энэ амьдралын чинь лээ явж байна те. Тэгэд би одоо цалин мөнгө гайг болж та өөртөө нэг оймс авах гэхээс гэж чинь дүүнөр л 3 4 мэл хийцэн өөрийгөө тийм таад байсан. Тэг би бодчих тийм их түн амар. Тэгээд урлагийн хүн. Тэ бүжигчин хүн байсан. Ямар их асар их төвчээр. Тэр мөнгөөр аимш битгий л авахар мөнгө явуулж авахгүй би. Тэгэд өөрийгөө тэгж тоохгүй шүү дээ. Хүүхдүүдээ л ингэж. Сайн одоо ингэ сүүлийн үед би одоо ингээл ганц би ээж мэж гээл хүмүүс ярьдیں۔ Тэ. Амар хүндэлдэг шүү дээ. Амар харилт өөр юм. Нэрийн хөнгөө амьдрал гэдэг хэцүү шүү. Өстой хэцүү. Тэгэхээр одоогийн чиний гэр бүлийн байдлыг харах өнцөг одоогийн нийгэмд маш олон хүмүүс салж сарниж байгаа асуудал их байгаа. Монголд та ялангуяа тийм юугаач мэдэхгүй эрхэж гүйж байгаа л нэг хүүхдтэй болчдаг. Хариуцлагаач мэдэхгүй өөрөө ч хүн болж төлөвшөөгүй ажиллаа ингээд нэг ийм асуудлууд айгүйх гардаг. Энэ дээр ер нь хэлэх зөв юу байдаг юм бол энийг одоо зүгээр 10 жилээс нь юм гэр бүлийн боловсрол ингээд уг нь орох хэрэгтэй байд юм болов уу? Уг нь ордог тийм. Би бол дотроо гэж боддог шүү дээ. Хэрвээ ухаанаараа бие бинийгээ төвчд хүлээцэд амьдарч чаддаг юм бол 90 ч 90 ч хуулийн чангалах хэрэгтэй. Амьдрал гэдэг чинь толон биш. Хуулинд уу? Тийм. Нэгэнт хуулиндаа байх хэрэгтэй юм уу? Ухамсартай байх хэрэгтэй юм уу? Ер нь гэхдээ яг арай тийш дээр нөгөө ухамсар нь хэрвээ тэгж байж чадахгүй бол ухамсар дээрс нь надлаа хүмүүжил
Хүмүүж шүү дээ. Гэр бүлээс авсан хүмүүж л бас маш чухал гэж бодож байна. Сая би халан цорын дээр ярьсан шүү дээ. Яг тэр үнэн бохгүй. Бүх хүмүүс хүүхдүүдээ одоо бол нэг үеийн хувьд бол манис үе байсныг бодвол хангалуун болцоо айтан болцоо гэх тийм. Тэр хүн нөгөө зовж үзэхгүй болохоор ямар нэгэн байдлаар үлсэж цангаж зовлон зүдгүүр юм баг тулаад ирэх тусмаа хүн хайрлах нь багасаад хүний нөгөө зовлон жаргалыг ойлгох нь багасаад ирэх тийм л. Хүн зовхороо нөгөө ухаанаа тэмтэрдэг гэж яриад байна шүү дээ. Тэнгүүд би тэн дээр одоо ингээд бид нэр ямар ч одоогийн нийгэм бол хоол ундан дээр санаа зовхо болцсон нийгэм байна ядч тий. Тэгэхээр хүн болгон хүүхдүүдийн боловсралд анхаарат. Тэр бол зөв ямар сайн боловсралтай болох вэ яах вэ хөөгээд яриад байгаа боловч гэрт хүмүүждэг. Би магадгүй тэр үед төрсөндөө азтай байхгүй. Ээжийнхэн зовхыг харсан учраас эмэгтэй хүн яадаг гэдгүүлээ гэдгийг одоо мэдэн шүү дээ. Хүн хайрлаж чаддгүй. Гэр бүлийн гэрийнхэн хүмүүжил алдагдсан. Нэг их худлаа онол ярьсан боловсралтай хүмүүс байхгүй. Тэгэхэд өнөөдөр юу гэдэг нэг эмэгтэй хөдлөхөөс ээж байхад тэр хүнийг гаднаас нараад эмэгтэй хүний нэрэд нөхөс цаана юу тулж ямар зовлон зүдгөр нууж яваа. Тийм шүү дээ. Би бол хараад анддгүй шүү дээ. Цаанаасаа ямар зовлон тулж яваа. Одоо хэдэн хүүхдтэй лээ? Одоо 3 шүү дээ. 3 хүүхдтэй ер нь улс төрлөө оруулна гэсэн бодлого юу? Тэгэл өөрөөсөө хувь цагаар юу руу орох дуртай би тэрийг дэмжин хөхүүлэн дэмжин. Юу руу орног бол тэрэнд нь том шатын давж өгнө. Урлагийн талын болох хүүхд вэ нүү? Ер нь манай ээж чинь тийм байсан. Абсолютны сонсгол гентэй гэж ярьдаг шүү дээ. Манай ээж тийм байсан. Ямар ч боловсрол эзэмшээгүй мөртлөө ямар ч хөгжим байрсаад бүгдийг тавуулна. Тэр цаанаас нь байглаасаа нэг юм сонсголтой авьяастай. Над дээр л баг ирсэн юм шиг байна. Йоо баг ирсэн л энэ. Яасан өнгөрөө юм бэ? Ген чинь дөгөөс тэгдэг юм шүү дээ. Судалгаад алгасч ирдэг гэдэг үр ачнаас дийлдэг. Тэгээ манай энэ дүүнрээс манай нэг дүүхдүүдээс бол чөтгөшөө тийм үед байна. Амар сонсолтой юм байна. Эдрээс л гайгүй маа. Тэгээ одоо тэгээд өөр нэг аамаа гүйсэн болохоор тэгээд гэртээ тийм шүү дээ. Их нэртэй хэлтэй. Яа тийм эрхэлж наа чи эрхлэх хэцэгтэй юм байхгүй эрхэлж. Тийм ээ. Гидж байгаа тэгээ буруу хүмүүжүүлчих. Харин тийм ээ бас бодох юм байна. Тийм бүр юу ч чихрүү нордог мангарын болох ч үү гэдэг. Тий. Ээж болж яг. Ээж нарийн бол шүү дээ. Ээж нар. Танаа гэр бүлийн хүн ямар мэрэгжилтэй ямар хүн байт юм бол? Өөр хамт миний их нэрч тэгээд хөөх явдаг нүг гэж. Өөртөө ахтаас үсэн юм шүү дээ. Одоо юу Хүүхдтэй олчаад хүрээд ирсэн. бүх амьдрал хөөхий болоо явах гэсэн. Урд багтаа танилцчихсан. Манай ихтер оюутан болоод дөнгөж чухтан би танилцаад. Тэг гоё битэрч төгт. Хүний нөөцөөр мэрэгжлийн хүний нөөц. Очоод хөөх янд урдчаад нэг ахаа энэ дэлгүүр хаана байдгийг гэж яхад наваас очихгүй. Би чинь тэнтэд нэг аим шиг амт болцсон юм шүү дээ. Жээ хэдэн жил болсон юм Тэгэхээр дүү юм уу? Дүү надаас 6 дүү. Тэгээ урд багтаа том охинтой болоод хоёлоо тэгээд тэндээ хоёлоо оюутан байж хата ковидор баригдсан нааш ирээд. Тэгээ сүүлийн хоёр нь бол гадаад үзээгөө Монголд. Оо заа. Тэгээ нэг сайхан тогтоо томоотой айлын ганц охин. Хөөс танах шүү дээ. Тэгэж урд ингэж маш олон жил байсан биз дээ. Тэгэхээр тэнд бас нэг юм сайнтай муутай бас олон амьдралыг тулсан. Жүгнүүлээ шүү дээ. Ямар ч хөрөөд Монгол руугаа явах юмсан гэж бодож исэн бодож байсан уу? Тэгээ дөнгөж чод тэнд очиод нөгөө бидний чи хийж чаддаг ажиллагааз баар маарн дуулах болох ч тийм. Очиод баарн дуулаад очиод хэдхэн онжсэн чинь тэр үед чинь хятадын нөгөө нэг мап маркет гэдэг юм амар байсан. Эд яг нөгөө гудамжиндаа юм том сэлэм мөрөөд тийм үү? Илүү баар саундаа хүмүүс зодтолохоор манайс гар мараар зодтолох хамгийн баг зэвсэг пивний шил бараг тэгэл. Том сэлэм мараад зодтолдог тийм юм байсан. Очиод тийм хараал гөлөг болж юмч. Тэгэл боцоо өцөөгөл зөндөө тийм. Тэгээ хүний газар байх чинь нэг гоё юм тэр өөрийн хуулинд ч хүний хуулинд очиж захирагдаж байгаа учраас хүн дарамтлуулах, хүнд загнуулах, дээрлэхүүлэх тэрийгэ давах сэтгэлийн хат төвчээртэй болно гэдэг чинь бол супер хөгж шүү дээ. Харьцмаар зөндөө байсан. Ээжийнхэн өмнөөс гараад очичоод дөнгөж гараад очиж байгаа хүүхэд тэгээд ийм олсон бүх мөнгө Монгол руу явуулна. Би ч өөрөө одоо загнуулт хямдхан юм дуртай чигээд нэг өсгөөл юм гэж багтаа тэгээс урьсан юм чинь 3000-ны цалаа бол 2900 нээж рүү явуулал 100 нь барьж гараад нөгөө тентгээ одоо тентээр нард доош газар 2 тор дүүрийд орж байгаа юм шиг. Тэгээд тэрүүгээр сар болгоно. Тэгээд тэрүүгээр сар болгоч. Тэгээд ганц бие залуу тент чинь тэгэл асуудал. Тэгэхээр энэ за төрөлхийн авьяас хүнд өгөөгдөл гэдэг юм байдаг те. Өгөгдсөн байх нь байна.
энэ хөгжим хийх энэ дуучнаас гадна хаана тэгээ тийм сургууль сурсан юм уу? Ер нь урд бас сургуулийн болов сургууль авсан. Аха. 2 чих дээд сургуулиар бас дундуур нь явнаа тэр зүгээр байхгүй. Гэхдээ яг хамгийн сургууль бол ерөнхий юм заадаг шүү дээ. Онол ингээд нэг тэгэл тэр нь яг практикээр гарч ирэл яг хэрэгжээж өгөөч үү. Яг чухал юм бол би нэг хятад киноны хөгжим байдаг их том хөрвий. Хятадын кинон том тэр хүнээс сурсан. Тэр хүний хажууд би чинь шалын 5 жил угааж 5 жил загнуулж тэнийг мал дуулахынхаа хажуугаар. Тийм. Тэнийг мал эргүүгээрээ дуудуулж байгаа 5 жил явж тэр хүнээс их юм сурсан шүү дээ. Тэгээ тухайн үед шантрал хэцүү байдгүйс одоо тэгээд ингэж амар хэрэг бол гэж яаж боддог тийм. Одоо холбоотой гоё тэгээд. Холбоотой. Тэгэхээр тэр хүнээсээ бол цалин авахгүй шүү дээ. Авахгүй шүү дээ. Тэр чинь яг өөрийнхөө хоббигоор өөрөө дагаж өөрөө гүйж явж би суурыг таны хажууд. Дүүнээ дагсан. Тийм шав болъё гэдэг шиг. Тэгээд эхний 1-2 жилийн өмнө зааж өгөхгүй тэр сурж байгаа чинь байхгүй шүү дээ. Шалын шүрдэл тамхинд нүгэл яттууд болсон амар тамхитан тэгэл тамхинд нүгэл. Тэр нь бол тэр аюу ухаантай хүмүүс мөхгүй анзаараалаа байхгүй хэр төвчээртэй байна. Чадахгүй нөө. Би яг юм зааж өгөх үү үгүй юу гэдэг нь хараад байна. Тэгээд тэн дундаа өөрөө дуртай болохоор нөгөө тарих ажил сурч эхлэв шүү дээ. Юм хийж хат наажууд нь цуг харц сууж хаад хийсэн үйлдэлийн нөгөө төлөөрөнд орж өөрөө хэрэгжүүлээд энэ юм байна гэдэг. Тэгэл хамгийн том одоо энэ киноны хөгжим оркестр энэ төр хийх болсон шалтгаан бол тэр үнтэй бол ялч болбот. Миний хамгийн анхны дуулаачин багш чинь одоо бурхны оронд ухнаа шүү дээ. Тийм үү. Надад амар хайртайсэн. Би чи сууст ороод гараа авчихсан шүү дээ. Тийм үү. Уул нь орсон шүү дээ. Тийм. Тэгээ намайг ихгүйсэн да. Чи бол нэг сайн материалтай гоё дуучин гарах юм да. Яах гэдэг юм бэ? Амьдралын шаардлагаар. Тэр чинь нөгөө 4 хүүхдээ айлын нэг нь өнгөө сурнагч шүү дээ. Тийм. Төрийн нэг тийм байсан. Тэнгүү тэрий чинь манай эрэгтэй дүүтэй 3 дахь руугаа явуулж байгаа. Эмэгтэй өх сургууль зүрхээ. Тэгээд тэр хоёлаа хийжсэн. Нэг нь зэрэг рүү. Тэр нөгөө нэг хүртэл зэрэг рүү. Би хэд рүү ажил хийх гэдэг. Тэгсэн дээ. Тэгвэл өсөг юм аа. Амьдрал ярьсан чинь сая хэд жуулчих гал залглаа шүү дээ. тэгэхээр чинь юу гэсэн танай ээж чи одоо бүжигчин улсын байгууллагын бүжигчин байсан байна тийм. Тэгэл тухайн үеийн цалин байлаа гэдэг чинь өргөмөр юм шүү дээ. Тэр шүү дээ. Тэгэл юм мол тоолдсон баг. Яг ямар ч манай ээж амар их өөр зээл тавьдаг шүү дээ. Би яг санд. Тэр чинь сайн дэжнүү тижээг нь бодлохгүй. Тийм шүү дээ. Урд хормоогоор хоолоо хүнчээр яг тэгж л явж. Одоо манайхын чамд ийм бүжиглэх юм авьяас байна уу? Үгүй би чинь юу ярьж байгаа бэ? 8 дугаар ангиас Төв аймгийн театрттай бүгдийг бүжгэлсэн шүү дээ. Яа, Наадмын тоглолт болго 100 юу наадмын тоглолт болгонд би байж дгүй шүү дээ. Тийм. Гэ цалин амтарч. За тэгвэл манайх ингмэр санагдаад байна одоо энэ улсын хэмжээнд төрийн албаа агчтай энэ урлаг соёл багш цагдаа гэдэг ах юм байхгүй дэмж хэрэгтэй. Тэгвэл энэ одоо энэ 21 аймгийн театрууд ажиллаж урлынх бас л чанга штэ. Чанга. Мөн цалин хаанаач хүрхгүй. Одоогор л тийм байна. Тэгээ үнэхээр урлагтай хайртай байгаад байдаг. Хайж авахд хэцүү байгаад байдаг те. Өөр юм хийхгүй бол зөвхөн тэр цалингаар бол нэрээ үнэхээр амьдрна гэж худлаа байдаг. Тийм шүү дээ. Соён гэрүүл хамгийн том ажиллаж урлагийн яндар байна шүү дээ. өнгөрсөн амьдралдаа ч гэдэг юм уу. Энийг төвчээрийг гаргаж явсан өнөөдөр хүртэл бие хүн болгож чадсан энэ ээжтэй зариулаад ч гэдэг юм уу. Энэ хийхсэн гэсэн бодол байдаг уу? Байлгүй явах те. Дутуу илэрхийлчихвэл гэж айдаж шүү дээ. Тийм амар их зовлон жаналыг туулж, тийм их сэтгэлийн төвчээрийг гаргаж тэгсэн мөртлөө тэн дундаас тэгж гоё гялзаж чадчих явсан ээжигээ хүмүүст би хийж байгаа уран бүтээлээрээ дутуу таниулчих үү гэдэг юм айцд болохоор тэрлүү бас жоохон хүрч чаддгүй. Халтгаас айдаг эмэдэг. Сая нөгөө би Монголд ирээд хамгийн анх нэг кино хийсэн Бүүвэ гэдэг нэг кино. Яваагүй л дээ явуул нь гоё кино байхгүй ганц үний тухай. Тэрэн дээр яг ээжигээ бодож чад нэг хөгжмийн нэг бүтээл хийсэн. Тэгээ би Монголын бүх шүлэгчдэд тэр аяыг өгөөд энийг дуулгаад өгөх тийм ч чадаагүй нэстэл өрөхгүй. Чадаагүй. Миний сэтгэл өрөхгүй байхгүй. Өөрөө бичүүл яасан. Өөрөө ч мэдэхгүй тэгж чаддгүй шүү дээ. Нөгөө кино ном уншд номыг кино болгочоор
бид нар таалагддаг шүү дээ. Тийм. Яг тэрнтэй адилхан. Тэр номыг уншаад Чука жах хоёр өөрсдийнхөө киног дотроо дэндүү гоё хийчихээд яа би тэрийг тэнд кино болохоор хоёрын нүд төсөөлсөн биш болохоор хүрхгүй байхгүй. Тэгэхээр тэр үнийг би өөрөө сэтгэл дотор хамгийн сайн мэддэг учраас өөр хүн миний ээжийг миний зовлон үзэж туулаагүй, миний жаргалыг туулаагүй болохоор бичиж чадахгүй байхгүй. Таалагдахгүй. Тийм л дээ. Тэр бүтээл өөрөө л юм шиг. нэг бол тэр өөрөө л хийм бичих юм байна. нэг бол тэр бүтээл амар гар, нэг бол тэр гарахгүй хөө. Гараасаа гэж бодож байна. Харин гарахчаасаа гэж. Энэ нь гэхдээ дангаараа биш те бас нэг юм хамтарсан байвал бас бүр гоё Тий. болоо. Кино ч юм уу те жүжиг ч юм уу нэг юмтай юм хамтарсан. Магадгүй тэр дууны тэр аяыг бичгээд тэрний шүлэг бичигдэх тэр юм маань жүжиг хэлбэрээр гарч ирж бас болно. Тий. Болно шүү дээ. Хэдэ миний Монгол охтууд ч сайхан штэ ухаантай ухааны дээд. Гой санагдчих шүү. Яавс нэг хоёр бүтээл хийж үлдээнэ гэж би их боддгийн. Нэг уран бүтээлээр аюу гой нэг сураг босоод. Хүй. Хэлээвч би яваа газар адуу морь хоёр явдаг юм. Яа адуу юу бороо хоёр явдаг юм аа. Бороо жоохон хойшлуулчихгүй те. Тэгэл ер нь майханлуу очиж жоохон гоё яриагаа. Хоолоо хийж дээ. Хоолойч мартсан. Тийш дээ хийш дээ. Одоо төлцөн гай. Тийш дээ. Хамаагийн мэд хийгээд бас тэгнээс чи. Одоо хийх үү? Яа. За тосч алцсан сонгоно гэхлээ хийчих. Тэсэж чи бол цөөнг бол хашраадаг гэвс тээ. Үндсэн 3 хоолтой гэвс тээ. Үндсэн 3 хоолтой. Цөөвөн будаатай урга нэг сайхан лавшаа хийн тэ. Ямар ч байсан хоолсон онцгүй юм байна. Хамгийн хямд зардлаар. Аха. Тэгээ хамгийн их болдог хоол. Нэг хэдвэл өдөржингөө уяг даана. Цөв шиг сайхан бол хаана вэ? Чопинг гэдэг хятад хоол мэдгүй. Юу? Чопинг тийм шүү дээ. Чопинг гэдэг. Тийм шүү дээ. Цөөнч бол яг манай юу хоол биш шүү дээ. Тий. Урд зүгийн л юм байгаа. Тэг яах вэ тий. Тийм шүү дээ. Би чинь бас энэ цөөнтэй чинь бас гоё. Хоёр ч харин тэгээ бас гайгүй хээгүү цөв мөв идэг чи тгий гэж тий. Ийдэн шүү дээ. Би чинь хоёрыг ч нөгөө ямар дутуу шатаасан ямар мах цаах гэх тийм мэднэ гэх юм бол өсч. Сайхан ирчүүч юм юм уу? Яа. Бэлэн гойм чарах. Тий стик. Мино. Тий. Тэгэж маягчлах юм бол өсч харин тойрч тий хээгүү. Гүр шүү дээ. Чи зүгээр. Найз нэстэ хөөсөртөл яваа шүү. Тэр хөөсөг бодсон уу? Юу. Это чи юу это? Надад тэр одоо яриад байгаа гэдэг шүү дээ. За өгсөн. Шо газныхаа дууг чангаж магаш. Эвгүй юмээс газны дууг чангалаад. Яа. Угаасаа хит дахны мөнхөөс идэвчтэй ганцхан өөдгөө шиг. Тэ хоёрдугаар сав. Юу болж байгаа юм? Ой, манай хүн цөөн гайж. Өсөөд байна хордлоо. Удах болноо. За энэ нот манай Zebra International Distribution-ы оруулж идэг бас энэ гойхон сүү байгаа. Одоо энэ сүүгээр бас Цай чанаа. гой цай чанж бид ядаж. Амар гоё ингээд орцсон. Ядаж миний их сүүг нь хийн үү? На тэгээд ядаж. Айгуу гоё орцсон шүү дээ. Амар гинт реклам ороод би гайхаж юу үдээгээд. Үгүй чам сүйтэй цай чанж өгөх гээд. Сүттэй цай. Энэ буцтай нэх үү одоо ч юм уу? Жохон Жоохон шүү дээ. Энэ газ нь арай Чэстэ гоё хоол. Нан доороо хасчих жоо биш үү? яриа жоохон өөр тийшээ орохгүй сандрал газа чангалаад. Эхнэрээсээ өөр хоёр Банч хүүхэдтэй нанасаа ингэж давсаа өдөртэй. хэр явах ямар вэ? Гоё л нэрэ. Гоё. Мэдгүй одоо майхан зайхныг барьлаа. Юм умын зөөлөө хоол унд хийлээ. Оройн одоо яач магадгүй л үү. Одоо тэгээ арыг үздэг бах та. Тэ. Нэг юмсан дуусгаал явна шүү. Одоо нэг л өгсөн гэж. Өглөө явна. Биш. Бид нар тэр гоё барьчихо. Урд бид нар ч нөгөө баанд ажиллагааг амьд хэмжээ хамтад тоолдог байхгүй. Тэгээ ингээ дандаа үеийн 20 эдтэй залуучууд цуглацсан. Өөрөө нутаг ханах хэрэгтэй. Зүгээр Ярьдаа хэлэхгүй. баазж байгаа зацсан шүү дээ.
Та нар тэгж үзсэн үү? Үгүй. Юу? Бааранд ажиллахаар чи өдөр болгон уунд өдөр болгон шоуд шүү дээ. Ядаргаатай нөгөө зочд орж ирэл хамгийн түрүүнд нөгөө дуучт моочтой шахаад ирсэн. Тэгээ хэд оны дараалж гүйд баар чи ингээ хамтлаг амьд хөвчний хамтлагтай болчихсон баас бөмбөр гэ бөөнд. Тэгэл нэг 4-5 хоног дарааллаад орой болгон шоудаад тэгэл оройн тайлснараа тоглоол амар тоглоол хүмүүс ингээд байж гид бөмбөр чинь алуулчих. Тэнгүүд ингэж н арх угаа таталт өгөөд. Би яг тэгжсэн. Тэс нөгөө Никтаны дог cover-дод болдог шүү дээ. Над чамаас гэж татаал явчихсан ингээл нүур ам. Тэс нөгөө хоол муу тэдэн ууцсан. Нүур ам татаал гар ингээл өстө төгөлдрөөр тоглоод. Тэгээ яадаг гэж байна. Ингээд хоншчих юм уу? Өрөвдмөр царайтай юм доо гэд. Залуу ээж те. Залуу одоо тэгж чадахгүй. Тийш. Одоо нэг өдөр ууж 2 хоног 3 хоног гихтэн. Сэтгэл готрлын гүн төвшөнд орно. Тэ. За маха хийнүүдээ одоо. Одоо хийдэ. Сэтгэл готролд орж ийна гэдэг чинь арх уудаг хүний ийм дөрөв төвшин мэдмэ шүү дээ. Тэрний нэг 2 3 болцсон байна л гэсэн үг. Тэгэхээр биш нөгөө урд 1 сарын 28 хоног баг уутчих тудлаа гэдэг. Ажлын онцлогоос. Тэгээ 2 хоног амархаараа тэгж бодогддөө шүү хүнд. Ямар бах уугаагүй удачаа байгээд. 2 хоног амархаараа. Тэгээ нөгөө 20 хоног уух юм чинь одоо ингээд яг тэг яг нөгөө арх марх биш л дээ пив л байна шүү. Тэгэхээр нөгөө цаанаасаа нөгөө дууч мууч урлагийнх нь хэр одоо ингээд гоё байна те эмоцтой байна. Зочин их хэрнэгээд цаанаасаа нэг одоо хүнд 12 пив ч өдрийн норм ингээд тавьдгийг. Тэндээсээ чи дураараа аваад уу найз нөхч ирүүл дайлаарэ гээд. Тэгэл 1 сар одоо ингээд битэр чи өнөөдөр ингээд уулзаад хоёлоо те стад мо чукагаа ойр тарсангүй хоёлоо уучлаа те. Тэгээд сарын дараа чук ирэн штэ. Энгүүт намайг хэлдэггүй ойр дуулцсангүй штэ гээд. Тэнгүүт би ингээд 1 сар 30 хоног ингээд өөр гүйлгээд авчирч байна. Тийм шүү дээ тий. Тэгээд тойрон шүү дээ. Йоо ямар амар юм бэ. Монгол дээр хамгийн дөрөв бодсон би аригч болчих болоогүй нүг өөрийгөө харсан. Гайгүй л үү. Айгүй нөө. Гайгүй. Яана тэгэхээр чи монголчууд маань энэ ч бүр тэрнээс амар байх гэсэн үг юм уу? Мэдгүй нэ яа ууж байгаа юмнасаа болж байгаа. Тэгээд аалаа штэ. 20 эдтэй баахан залуучууд нийлцсэн. Тэгээд эцэг их гэр бүлээсээ хоол. Тэгээд гинт нөгөө тийм хангалуун юмд очихор чинь тэгэл хэвчээ. Янз бүрийн зодон зохион гарах уу? Тийм юмнаас бол холж штэ. Нэг тийм зодоонуудаа бүр яг болохгүй нөхдүүдтэй л гэхээс биш. Очиргүй гэж амар юу. Дотроо биш үү? Дотроо. За одоо наа чи түлэгтлээ. Харин маха эгөөчтэй байвал гэрчэл хийчмээр юм уухгүй тэгээ нэхэд агнаад. Харвинт нь калори нэмтэл гурил идүүлж хөхөнд нь сүү ортол цүүтэй цаавалгана та хоёр. Сүүтэй цөв 2 маань зэрэг болоо. Чи над юугаа унтраач очоод. Унтраах ороо тийм түлэгдлээ одоо. Энд яаж унтаж ингэж унтчихсан. Яаж яг соли шоко нөгөө аргал хомоол мод золдоо төлнө гэсэн ийм дэр чинь ойлж шүү. Гэтэ манай энэ аяллаа өнөөдөр битэрч харин ч бүр юм хөнкөө сархаа явж байна. Аха. Чанга орж байгаа болохоор. Харин чи надад айгүй тандсан байна хамаг юм аа. Хоол өгдөг нэвтрүүлэг юм байна. Тэгээд манай аяллаа бүх хэрэгслийг манай Mountain Монголигийн хамт олон хамтарч ажилласан байгаа. Хүнээ ялгамааргүй байна. Ялгаагүй. За цаагаа аваарай. За тэгё. Скуймен. Хоол өгдөг нэвтрүүлэг байна. За. Хоол идэхэр өөрөө хийгээд их юм. Өөрөө хийн штэ. Хоёр эмэгтэй Тэ яагаад- ирчаад Ягаад чи нэгээр ингээд нэг хээр хоол молж гоё тийм. Тийм шүү дээ. Амар гоё амттай. Амттай шүү дээ. Хээрийн цай хоолч. За. Одоо тэгээ хэлж шүү дээ. Тойр гэхдээ нэвтрүүлэг зориулаад ийм жижиг таг авчихсан уу юу? За тэгээд ойр цонсоо уран бүтээл өндрүүд хоёр. Өндөр. Би чинь цойнгол нүдэ хот өгч штэ. Тийм үү? Тийм. Манай их тэр намайг анх найраад За. цойн жигсээр байгаа л аваад үзсэн. Яа. Цөөн санчир юм зү. Гоё штэ хийдэж идэд өөддүү те. За саасаа цовин. Хээрийн саасаа цовин гэдэг да. Идцгээ идэ. Энд гэхдээ нөгөө манай гэрийн хотоодоо халаадаг тав шиг юм байна. Хотоодоо халаадаг. Ямар гоё хасан бэ? Зүгээр нөө. Ранжээ.
Чи хоол хийдгүү гэж хурдан ирсэн шүү. Ер нь гэхдээ ажлаас болоод хийхэ болсон. Эхнэр л чаавс зохицуулж шүү дээ. Манай эхнэр бүр амар гэдэг шүү дээ. Тийм. Жинхэнэ ургуулна. За нэмэх хоол үлдээгүү. Бос яг 3 аяг. Зурглаач бүр хоол байхгүй гохин. Баанч дэвхас. Ой чамаг юм гурил болгоцсон шүү. За. Савч энэ дотор уушаа. Энэ одоо бас ямар брэнд вэ? Манай тайм. Энэ реклам биш. Яг нөгөө нэг галтгооныхоо яг гэртээ хэрэглэдэг юмнуудаа холдохгүй яг аялын хэрэгслүүд нь тустай айгуу гоё. Тийм байна. Өстой гоё. Бүх юм Бүгд ийм гоё ган. өстой гоё яаж онгоод юм бэ? Чаддаг. Чагаа уу. Цаа ухчихсан шүү дээ. Бүх гэснээс ер нь наадам үздэг. Үзэн шүү дээ юу шүү дээ. Ямар бүхийг крашлах вэ? Цагаансаар наадам хоёр дээр би шүү дээ амар өнгө шүү дээ. Амар гоё та. Манай гэхдээ үндэсний баярууд ер нь их гоё тийм. Наадам цагаасаа Яалтчгүй ухаантай хүмүүс олж хийсэн баяр гэдгийг мэдэгдэн шүү дээ. Нэрээ. Энэ гадны баяр маяруудыг одоо энэ Крисмас ингээд хараад шүү дээ. Яг тэндээс нэг юм гоё тийм соёл үүсэх харах тийм юм байдаг шүү дээ. Манайх бол амар шүү дээ. Хувцснаас ахвал. Нутгийн хэдэн бөхчүүдийг харж шүү дээ. Чармаг хавчаа. Хоёр нутагт нэг шиг Төв аймаг Арангаа юу харна. Нийтдээ одоо урд очиод ажиллаад ингээ байж явах үед тусдаа байранд байх юм уу? Нийтдээ ингээ байх уу? Тэгэл эхлээд дөнгөж очиод нуучраа олоогнууд бол байр маяг байж шүү дээ. Тэгээ бодчод өөрсдөө байр маяг төслээд юм байна. Тэгээ тэр үед нь одоо нэг эдүү янзын үйлсдэг барьдаг ч юм уу Монголд хоолоо сандагч гэдэг юм уу эцэгхээ сандагч гэдэг юм уу зүхтах гэсэн оролдлого гарч ирсэн үү эсвэл хоолн дээрэж гэдэг юм уу нэг юм хөрхөн эргээд ярихад дурсамжтай юм хөвлөлтэй ч юм уу үйл явдлууд болж ирсэн үү? Нөө бид чинь өөрсдийнхөө яг юу гэдэг Монголоос нэг албан хүчээр бүгдний явуулдаг ч юм уу тийм биш байхгүй. Яг өөрөөсөө ажиллаж болох хэрэгчлөөтэй. Явах үедээ явна, ирэх үедээ явчихна. Хоолны асуудалтай ч нөгөө багаас манайс нэг зээ үеийнхэн. Чи ойлгож байна. Зэлгүй үеийнхэн. Хоол моолоос голохгүй гоос шүү дээ. Өстой харин юм гол шилэн. Гол шилэн гэж байхгүй тийм. Одоо чи ингээд маялал энэ агаа идэх сангийн идэх юм дүү. Юм тэнд чинь. Өстой муухай хэрэг нэрээ бага тавьж өгөх болсон шүү дээ. Тэгжээж амьдэрнэ. Тэнд оч хоолны хэрэгчлийн төрсөн юм да. Өсөж өсөж тэнд очив. Энэ шивэсний чинь талаар асуумар санагдаад гейша шивүүлсэн юм уу? Хайш юм аа? Амьдралын алдаа. Өө энэ хараа бүр мөмн гарцсан хүүхэн бэ. Гейша бас тий. Гейша хараас харав. Нүдэрээ хараа тэгээ тэр хүүхний шивүүлсэн юм уу эсвэл энэ нэг юм балаа болохгүй юу? Бас би нэгэд оргиол шивээс хоёр гэдэг хийгээл маргааш навыг харагдтыг. Тэгээ одоо би боддгийг салон амар их мөнгөтэй суур салон хөтчөөд арьсаа болгоч. Эсвэл хав хараа бүгдийг бодвол нэг гэвч тийм ээ. Шаал тийм ээ. Гэхдээ энэ нэлийн удаан хугацаанд шивчиж байсан байгаа байхгүй. Нэг өдрийн дотор ингэ ингэж шивчихвэл бүтэн өдөр ч юм байна шүү дээ. Хоноод хонж манад. Урд юм шивсэн. Урд байх. Энэ одоо тэг ямар нэгэн холбоос юм байхгүй юу? Байхгүй. Хүмүүс аягүй явж ирсэн Япон хүүхнийх нь. Хятад өстой Япон хүүхд битээ Япон будаач харахгүй шүү. Тэгээ хаагас Япон хятад юм уу эсвэл наа чи юу юу? Мэдгүй. Альбом харж байгаа л энийг гэж хэлсэн юм уу? Тийм. Тэгээ нөгөө Энийг шивүүлж явах үедээ их нартайгаа танилцсан байсан юм уу? талцаагүй шүү дээ. Яа за тийм л байгаа. Хаах их хэвээр талцаас нэг урд нэг урлын хэмжээ бүгд тийм байж та очиад нэг хамаг хүүхэнтэй танилцсан ингээ компани. Тэнгүүт тэнд байгаа нөхдөд боддог байсан шүү. Энэ өстой амар нөхрөл. Боддог байсан шүү. Манай ихнэр тэгээ ярьсан биш намайг. Тэгээд урд байдаг амар том нэстэй амар эвгүй гармаар гэж. Яа. Энэ мэдрэл. Тэгээ манай ихнэр суучаад гисэн шүү. Чи анх суухт айгүй хөвгчлөлтөөс одоо яг хөвгчлгүй болцсон гэдэг шүү. Чи анх амар лаг явдаг чи хөөх ярьдаг гэдэг. Юу бүр амар өсөдсөн. Баярлаа. Зүгээр юу хараа. Тооцог нь аваа. Яа. Хөөс хүмүүс гарчлаа. Сайхан ч одоо ингэж оройхон дагууллаа. Иш гол руу гарч ийн яг. Заа шиг. Цоо айна. Ихтэй дооч тийм
Яг өөрийнхөө хэмжээнд л Монгол улсын дооч гэж их дуудсан да. Би 200 гаруй тоглолтод оролцсон шүү дээ. Тэр хятад за орж исэн хамгийн том уралдаан ер нь тэмцээнд орж исэн хамгийн том тэмцээн. Уралдаанд бол орж байгаа зүгээр яг тоглолт нөгөө одоо цагаан сарын үйлчлэн мэтлэгээд тэр зөндөө хамгийн дээд нөгөө шууны өрөмж яч дууссан шүү дээ. Ямар гоё юм тий. Монголоос анзаархна. Ваа яа гоё. Одоо ингээд ер нь гэхдээ сууршмал байх уу? Ер нь бол явахгүй юу? Тэгээ одоо тэгэл Монголд зөвхөн Монголд гэдэг шиг Шаардлага гараад очино. тэгээ шаардлага гараад очино. Одоо хийж байгаа энэ зуны ч юм уу төлөвлөгөөнүүд гарсан байгаа хэл та. Одоо нийт юу вэ? одоо нийт энэ жил 5 кино хийхээр яригдчихэв. 25 онд багтаад уу. Тэгээд ариун агчийн тоглолт байна. Тэгээ манайх ч өөрсдөөс нэг артист тэргээд аваад яваад байна шүү дээ. Тэдний хурмт төлөвлөд хий. Уулнаас би чинь дуучин байгаа дуугаад болно. Саяхан их нартай зориулаад урамтай хийсэн. Тэгээ. Гоё дуу л шүү дээ. Тэр өстэй айгүй гоё. Тэр 2 жилийн өмнө хийсэн байсан. Гоё ялгуутай. Тэгээ уулн Дааш наа клипэндээ тоглоно. Яа саш ондож яваа. 2 жилийн өмнө хийсэн байсан бараа тэр зөвлөж авчихсан. Тэгсэн. Тэгээ цаатгаж ажил төрн амжихгүй жоохон ажиллахтай байхад тэр хоорн 10 дараагийн ачлаад өөрөө хийсэн. Ямар нэртэй дуулаа? Чи дэндүү сайхан амар болтол нэртэй. Хүмүүс их нэртэй зориул дуу хийх нь атач байдаг. Yes. Одоо гоё найздаа гэр надад зориул дуу. Шамп. Хамгийн анх би X-тэй нөгөө хашин шок гэсэн. Жүжиг хөгжил хийгээл. Тэдний гоё амжилттай нэгэл. Араас нь мөрөөдлийн театр орж ирсэн. Маск байдгүй. Хахаа хэдүүт яга ярихгүй юм бол. Гэсэн чинь нэг өдөр гээд нэг 90 11-т дугаар залгаж байна. Тэр бодвол 100,000 төгрөгөөр зарж явах үед л авсан баг тэр. Дугаараа. Байна гэж. Баяр магнаа би тэгэхээр нөөдөөс нь танихгүй шүү дээ. Шууд гэсэн шүү дээ. Танах ямар удаан залгах тийм бэ? Хизээ залгаж байгаа юм бэ? Тэгээ анх та хэдтэй нэлж ирүүлээ. Тийм шүү дээ. Тийм. Орсон чинь нэг хөөхөн. Эний талцсан бүлтээсээ дүүхтэй суужсан. Баярлаа. Тэгэл тэрнээс хойш тэгээ дараагийн уран бүтээлүүд чинь ингээ сайхан дэлгэрээ ярьсан шүү дээ. Би гэхдээ Монголын хошуу урлыханд бол үнэхээр айгүй гоё баярлж байдаг шүү дээ. Намайг яа зөндөө баярлдаг хүмүүс байгаа л да. Гэтэ намайг ингээд Монголд ирээд өдөө зэрэгтэй танаа нэвтрүүлэгт ороод ирээд суутал хэмжээнд дэмжиж хамгийн их гоё ойлгож туслалцаа үзүүлж гоё хүмүүс дандаа хошин урлах байдаг шүү дээ. Үнтэй халин байж. Тэгтээ манайхан чинь урлынхны манай ялангуяа манай хошуу урлынхан дундаас хошуу урлынхан бол ялангуяа жүжигчд бол ялангуяа би нэг аягүй их дэмждэг. Тийм. Ядчил нөгөө кино нэг юм хийхэд тэгэл те. Тийм. Кино нөгөө явдаг болооч тэр юм уу? Нөгөө одоо бид нэг ганц клип хийхдээ мяарад шүү дээ. Амар хэцүү гэсэн. Тэгээд кино ч ямар хэдүүлээ жүжиг тавьдаг ч ямар хэдүүлээ. Тийм үдсэн болооч тэгдэг надад жүжигчд айгүй гоё юмны хаттаадаг. Тэгээ нөгөө байхгүй нөгөө жаргал зовлон ойлгох юм шиг надад санагдаад идэв шүү дээ. Тэрээс бас шал хөлдөө нэрдэг хүмүүс байж шүү дээ. Их үзээтэй хүмүүс шүү дээ бид чинь. Ястай гоё. Алинтай ч очиод яасан. Одоо би ерөөсөө тэгдэж танаа энэ 3 продакшн руу орохдоо л яг гэрте орж юм шиг болдог. Студид руу орж юм шиг. Үүднээс нь ахуулаад ороод. Тэгээ дотн ч хүлээж аван тий. Нэг л хэл. Нэг л хэл. Нэг нь хэлээ. Өөртөө очоод. Юу юм бэндмэн гэдэг шүү дээ. Тийм. Ер нь тийм ээ тий. Тийм. Надад бол айгүй гоё юм үзье санагдаад тийм. Цаашдаа өөрөө дуулж уран бүтээл хийх юм уу эсвэл хөгжмийн зохиол тал руугаа илүү явах ч юм уу? Айл аль юм шүү дээ. Бас уран бүтээлчдэг гаргана. Тэгнь. Яас их ажил. Одоо яруу арт чи сүүлийн үед маш их дуучдыг 7 артист бол авсан байл шүү дээ. Хамтлаг дуучд тий. Тийм. Танаа нөгөө нэг яваа шүү дээ. Тий, honeymoon байсан шүү дээ манай сав. 7 артист талсаа. Тэгээд яг би бол өөрөө ерөөдөө ингээл яг одоо хийдэг юм аягээл. Яг өөрөө бүх ч олцоо гэдэг шиг хөгжмийн зохиолоо игээл хаяа нөгөө манай найзууд тэгээд тааш гайжвслаа хангах гэж дуулдаг гэдэг. Тэр шиг. Уйлт. Тэгээ чиний дуулахыг сонссон бас
Асал гоё. Би чи урд байхдаа жинхэнэ дууч байсан шүү дээ. Арсын нууд юм л шүү дээ. Йоо харсан шүү дээ. Манай нөө юун дээр реста бар дээр ирсэн шүү дээ. Ирээд нэг дуусч ястаа нэрэ. Йоо. Тэр хүний нүдний гялалзаж байгаа тэр гал ооч ёо хүнийг өдөөж тэр уулгаж байгаа энэ тэр мэрэгжлийн юм бэлээ. Таарахгүй та бодлоо. Манай баач нэг өдөрт бараг 50 60 дуу дуулсан байсан байхгүй. Тэгээд 4 дуучтай. Тэгээ зарим нэг дуучтай. Банжаатай хийх. 4 дуучтай зарим хүмүүс тэр нэг захиалга ирчирч оройдоо бараг нэг хүн 10 20 дуу муу хүртэл дуулахгүй байхгүй. Тэгээ боддоо шүү дээ. 13 жил өдөр болгон тайлан тоглолт хийсэн шүү дээ гэж. Тийм шүү дээ. 400. Тэгээ чи хоолон сүүцэн мөртлөө амар дуул яваад гэж тий. Багц болох. Сууснал тэр. Сөөсөн тэр таацсан дээр явчихсан. тий баарн дээр чинь тэгсэн байсан юм шүү дээ. Хоолон сүүцэн гэсэн байсан юм шүү дээ. Орч өгсөн юм шүү дээ. Гэтэ сонио шүү дээ. Энэ одоо үнэнч зөвлөгөө болж магадгүй худлаач болж магадгүй шүү. Хүмүүс та дуурайж бахан хоолоо хөлдөг хөтэй гэж. Ухнаач надад тэгдэг шүү. Хоолон чи мөс зүс идээд ингээд тасгачих хоолоогоо гэдэг. Тэгэхээр ингээд агүй пяндаад болчтой ингээд. Тэгээ би ч нэгээд нөгөө бааранд ажил дээр явахт нэг юм хуурд чи халуун штэ. Савта мөс өвчээд тавь. Ус уусан ч мөс идэстэй юм гэж гэсэн үг. Тэгээ тэрний буйнаар юм 13 жилийн хугацаанд хоолоо өвдөд таг болоод ажил тасгүй байдаг шүү дээ. Зарим нэг дууч чинь жоох юм болохоор хоолоо өвчлээ англиад. Тэр бас нэг талаа тийм. Тэгээ зүг наач өстой тий. Хөөхтэй хүртэл багаас нь яг тэгдэж штэ. Бити бигнэдээ наач хүүтэй юм мэдүүл идээ явж яг хүлцөө явал гүйлэх гэж. Тий харин тий. Нэг талаас зөв шүү. Тийм хүүхдүүд ч өстой яг өвөл өвддөг юм байлаа. Жинхэнэ шороо идэж өссөн хүүхдээ манай хүүхдэндээ бүр янтай. Цагаал хам хүрхээ. Нэг ч өвдөж үзээгүй. Нэг ч эмнэлэг твтэж үзээгүй. Тэгж өстой намайг хөөх юм ажил хийгээ явж хахад зовоож араас үзээгүй. Шалтгааны юу шороо дээр өссөн байхгүй. Тэр чи амар татлаа. Тий маш таглаатай байгаа шүү дээ. Ерөөсөө байгаль дээр дандаа шороо очихлаар ингээ галтайсэн л юм байж гэсэн өөр гэдэг. Урд бас яг юм шүү дээ. Өвдөж болохгүй. Өвдөх хэрэг байхгүй. Тэгээ дээр нь хүн амтаа муулцуулахгүй. Чагны гадны хууль. Тэгээ өмнгийн нүдээр хүний эрх хэмтэл байна гэсэн үг шүү дээ. Бас нэг тийм амар гой хүсэж хамаг биш. Тэгэл тийм дунд ч шүү дээ. Жинхэнэ аргыг нь олж ивийг нь болохгүй бол тэгэл хосуулахыг гарна. Тэгэл хүлгэх гарна. Тэгээ ихтэй нэг 5 жил болж байгаа тийм л шүү. Тэгэл сүүлдээ бол тэгэл өөрөө тийм очрол болж ирчихсэн. Асуудал болчихсон. Арсын болж байгаа ч. Тэг. Олон сайхан залуучууд очиж тэгээд ихэнх архир орчих гэдэг юм уу талтай. Яа тэрх уу тий. Тийм шүү дээ. Тэр ч одоо ингээд өдөрт нэг хүний хідчнээ норм гинэ. 12 шил бий. Йоо өдөрт 12 пи уугаад тахаар чинь. Ах тэр чин тэнд чин тэгдэг шүү дээ. Энэ хүмүүс ярихаар бүлтэн л гэдэг тийм. Тэгээд яг үнэндээ бол тийм байхгүй. Та нар мэдээж нэг хитэн бимж ороод идэв шүү дээ. Тэгэл бид чи ингээд 5 хүн суугаад одоо бааранд нь суугаад уух чинь 80 шил бий, 90 шил бий, 100 хэдэн шил бий энэ тэрийг харгаж аяа шүү дээ. Тэгж яваад. Тэгээд тэнд ингээд нэг амар юм дайлдаг юм сурч хятад ус амар дайлдаг соёл сурчдгийг л. Тэгээд Монголд ирэл анх тэр нь айгүй эвгүй нэг тийм хэцүү санагдаж ингээд уухаар нэг пив тавьчаад. Тэгээд нэг хэсгийг бас юм далдаг байсан. Нөгөө тэрнээс Салж чадахгүй гарч чадахгүй тийм. Ах юм байна, хаях юм байна. Тэндээс сурсан юм энд хэрэгжүүлэх юмнууд байна. За амттай хоол хийж дайсан санжтай баярлаа. За зүгээрээ. Майхны минь гоё барьж гисэн санжтай баярлаа. Гоё яриа өрнөсөн санжтай баярлаа. одоо гарья. Харин тийм одоо айгүй ухааны юм айгүй хэрчлээ одоо гарагдах уу. Одоо жоохон өөр байчихсан худлаа аль дөрөөс бие барайл би бүр яг унтах чинь. Чи яг амьдрал дээр чи камер байхгүй хт ямар байдаг вүлээ санжраа. Мэдэн шүү. Яахгүй явуулаадсэн чи бүр яг хамаагүй хит болчихвол аяагаад. Нэр хэдүүлээ гарыг л та тхүү. Гарыг. Гарч одоо амар гоё байна. Би бас бицмаар байна. Жог агаар магаар. Жог тэгвэл катлч л та. Катлч л та тий. Чи ч гэсэн зөндөө удаа суулаа. Йоо харин тий. Чэснээс чи хүрдгүй маа. Хүрхгүй яа тий. Тэ санжрах чамтай. Яаж? Та ямар ч зин нарны тусыг санжрын нүг төрөгчээ. Би сэтж чадчих. Зөндөл идэж уулгалаа ч тий. Бас нар халж шүү те. Оо ганцаараа амар тийм доо. Өнчин ганц мод гэдэг шиг юу хийж байгаа. Их оюуны хүн чин бодолцсон юм шүү дээ.
Түлэгдээд гэж нарны доос түрхээд ах чинь үү? Өө энэ чи одоо дахиад түрх хэвээр үстэй. Төрх. Хөө. Чи яа дээ? Нарны доос Е витаминтай ах. Хаашаа тэгээ өдөрт 2 мөр төрөх юм уу? Гүй ингээд шингэцдэг байхгүй юу? Энэ чинь ингээд сайн түрх хэвээр байхгүй юу? Бас давхар реклама яваад юм даа. Яон. Юу жоохон алгатайг нийлээд өгч штэ наад. Чи түл чи өөрөө нийлэхгүй. Өөр нэг. Өөрөө нийлдэг. Уцгар шар ямиг найлаа нүдэн чи. Өдрөө. Өдний. Гос таарсан бахаа янз. За. Одоо ингээд төлөхдөггүй зөө. За. Голроо. Ямар ч гэсэн нэг усан дээр очиж нэг сэрүүцэн идэл. Яагаад байгаа нэг мэдэр гэж. Яаси. Яагаад нэг вэ? Чока. Хөши чичний хөгжмийн зохиолч юм бэ? Байгаль ирчлэр юм хүний уран бүтээлч хүнд нэг юм онгод ордог гэж нэг яриа байдаг да. Тэ. Чи энэ байгалыг хараад онгоч орохгүй юу? Яагаад байгаа нэг хоёр Яагаад ч гээ зүгээр майхнаас гарч чи айгуу гоё сэргээд айгуу сайхан болчихлоо. хоёр Наш одоо шигээ явъя наш. Тийм гоё сайхан дуугаар ч юм уу гоё манай үзэгчдэд Гандио модонто галун иринэхо гад яагаад байгаа бэ? Одоо энэ хоёрыг инээд нэгээр айдаг болчихсон үү? Яагаад ч юм бэ? Яагаад ч Цэримэн холосо манэхүү дуулмаар санагдаад байгаа шүү дээ. сайхан хүүхэн болж би гэж юм дуулаа. дөөлөм талын цэцгэр хүүхэн болж би. Тэр гоё сайхан залуугаар нэг дуулаач. Дугуй толны өмнө даштай. Тийм. Тэ сүлд гаргасан дуугаад болчихсон. Намаа энэ нэг болцсон байна те. Чи шар гигээ дуулчих. Хин яг нэг юм шаацаа. Оо зайдаа. Яг ингэж жоохгүй юм яг мэдчихсэн юм. Айгу дараах юм. Хатаа болчихсон шүү дээ. Хөөш, оц танихгүй байдаг. Даач бүр яг мэдэрлээ. Тэг ийм юм. Нарны тас төгсөн шүү дээ. Юу вэ? Савмаа байна уу? Угаа явъя. Би яг мэдээдсэн. Энэ хоёр юмнаас яг ийм гарахгүй. Яагаад чиний юу вэ? Яг мэдчихсэн байж голхтуулч. Сав байна уу? Баахгүй зүгээр усаар л уугаа. Вок байгаа шүү дээ. Вок авахгүй. Чи гар дээр ус гэдэг юм. Чи зүгээр голоосоо аваад. Энэ араа гар нь хар явчихсан. Энэ яг энэ сэтгэлж байгаа байхгүй. Юу вэ нөө? За хоёлоо ухаан тухай яваа. Юу чи ямар амир. Энэ юм би бас доошгоо нэлийн. энэ тэгээ угаахаар арилахгүй. Харилсан шүү дээ. Арилж гинөө. Арилж юу яг хөө. Арилж дахиад угаа. Яг хөө яна мик гэж аваадах уу? Бэж. Эндээс. Муу санаа яван хатнаа гэдэг чинь шүү дээ. Өөр айгуу. Би зүгээр нарны тас төрсөн. Занаш чихнээс нь айцхан. Арилж гинөө. Мик аюултай. Би хаагчгүй наашраа зүгээр айгуу хөөрхөн угааж өгөхгүй. Чи нэг л аюултай санагдаад надад бол. Энэ арай тонхон юм шиг. Байж яв. Би өөрөө. Үгүй ээ. Чи харахгүй шүү дээ. Бодлоо чи энэ яах вэ? Али байж би ингэж. Үгүй чи ямар сайн юм бэ чи.
За байлаа. Йоо. За нэг бүтэлтэй жим шиг бүтлгөө жим шиг юм болчихлоо. Ямар ч ясан сайхан байлаа баярлалаа. Юус одоогоо юугаа тайлаад сэрүүцчих юм. За одоо тэгээд Харна арилж юу. Харин эсвэл янзын арилсан юм байна. Нөгөөс яг нэг юм ирмэж мэдээцээ хизээ болоо гэд тоох ухаар нааза бас нэвтрүүлэх гэж юм тэгдгүй баг гэсэн. Аль хизээ нэ яаж. одоо ингэ миний найзын цаашдын уран бүтээлийн одоо юм саад дотор нь ийхүү ариллаа. Нөгөө усан баталгаа хийлээ гэж. Барцт нь ингээ үүгээр гарч байгаа 25 хоног дуусла одоо миний батараа алсан заяа. Тэр хажуу зосож байгаа. Цаашдаа хийх бүх уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За, баярлалаа. Бүх хийж байгаа уран бүтээл нь энэ сайхан хөөд ордог шиг одоо ингээ урсан арилах болтугай. Муу муухай бүхэн арилах болтугай. Дандаа сайн сайхан бүхэн энэ нав шиг дандаа гэрэл гэгээтэй байх болох болтугай. За баярлалаа. Хаашаа янз нэвтрүүлэгт орчих. Үнэхээр зарлаа. Дараагийн хүмүүстэй хэлгээд анхаар болчих. Заавал би таранг явах юм биш. За тэгээ эдэ хөдөө гадаагаар одоо нутгаар одоо зугаалж аваа иргэд маань аялаж аваа иргэд маань хогоо сайн түүгээрээ ойр орчмоо битгий бохирдуулаараа тарьсан хогоо түүгээ цэвэрлээд аваа яваарэ гэж бас битэрийн зүгээс уриалдаг шүү. Тэгээ тэрийг бас дахин хэлье тийм ээ. Тий. За ингээ бидний нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Ой бэлгээ өгнө штэ нэрээ. Тийм. За өнөөдрийн дугаарын маань чимэг болсон. Хөргөн саасаата. Баярлаа. Саасаа юм уу? Саалсаа юм уу? Санчир. Үгүй хүмүүс чамайг яг санчир гэдгүү шүү. Саасаа юм уу? 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 Тэгэхээр би хэлээд чараа. Саасаа дүү. Одоо удаа хугацааны ярилцаж суулаа. Тэгээ бит хоёртой бас хөөрхөн бяцхан чадуулсан ч юм уу, чадуулаагүй ч юм уу. Суулаа гэд бас хамтран ажилдаг байгууллагынхаа гарын бэлгийг өөртөө өгье. Zebra International Distribution-ы хамт олноос өөртөө энэ хүн өө энэ жам хүн шүү. За баярлалаа. Их зовсны бас хүн юм аа болно шүү. Тийм ээ. За Mountain Mongolia болохоор Mountain Mongolia-гийн зүгээс энэ ажил дээр очихж айгүй ууж байгаа харагддаг байхгүй юу? Тэгээ кофений сет. Айгүй муухай хэлэх юм ууж байгаа харагддаг. Кофе ууж байгаа харагддаг хэлчих. Энэ тэгээ аяллаа бүх багц нь байгаа шүү. Бутлагч нь, кофе чанагч нь, тэгээ хадгалах савн тэг бүх юм шүүлдүүн ингээ бүгд байж байгаа. Аяных шүү заа. За баярлалаа. Бас ингэж их зовсны эцэд бас баярлалаа дээ. Ах хэрэгтэй хавч аваад арсиж хуулна гэж нэрээрээ цуулт юм байна. Энэ хоёрыг өгөө гэж өгөөд болоо гэж бодож байна уу? Үгүй. Бэрийг ах дуртай. Нүрэ чи хөөцний эцэд яг хоо цэррээ. За энэ чи тайлбарлаарай. За энэ бол одоо нарны тас. Тий, нарны тас хөөцний хараас бол бүр сайн үйлчлэнэ. Хамгийн гол нь төрөхэд юм цайруулаад байхгүй Е витамины агуулмжтай учраас арсанд давхар тэжээл өгнө. Маш баярлалаа. Чигшүүлж их гоё болно. Тэгээ миний найз одоо айгүй хөдөө гадаа ийш тийш явдаг. Олон ч одоо хөөдөлөх байлгүй гэдэг шүү. Зөв хэрэгтэй эзэндээ л очлоо доо. Хамгийн гол юм байхгүй бидэн шиг ийм нэмгэн арьстай хүмүүст нарны тас сайн түрхэж яахгүй бол энэ хурц туяанд амар хор хөнөөлийг авч идэг. Тэгээ тань шиг ийм шар хүмүүс нөгөө ингээд нарант яхаар нэг юм улаагаа түлэгдчихдэг шүү. Тийм нөгөө эсэргүүцэх чадвар бор арьстай хүнээс илүү бага байдаг байхгүй юу? Тос түрхэч нэг юу яриад юм уу? ECB бас бидний дугаартай хамтарч ажилласан өнөөдрийн дугаартай хамтарч ажилласан EC Beauty Mongolia байлаа бас. Тэгээ энэ сайхан кофегаа нэрж уугаад энэ сайхан бүтээгдэхүүнүүдээс өөр хөвгтөө өхий нөгөөд өөрийнхөө хотод руу хийгээд шинэ сайхан уран бүтээлүүдийг гаргаарай гэж өрөөж байгаа шүү. Та хоёрын нэвтрүүлэгт бас амжилт хүсье. Бас их бодомжтой ухаантай их сайхан нэвтрүүлэг байна. Би чамайг ерөөс ийм ухааны хүн гэж ерөөсө бодохгүй шүү. Надтай хүмүүс нэвтрүүлэгт орохоор 100 эрхэм шиг болчихсон шүү дээ. Харин тий өөрөө ирэхгүй л ингэж гулгаж орчоод байла. Тий.
манай влогийн бас нэг юм зарчмыг жоохон хүн өөрчилчихгүй л байла. Нилээ хичээлээ гэдэг. За тэгээд манай гараа дээр влогт маань гарч ирж бит хоёртай халуун яриа өрнөсөн найзтай баярлаа. Ингээ өнөөдрийн дугаараа өндөрлөх үү? Өндөрлөе да. Ингээ манай маскын киноны уран бүтээлийг сайхан хийж өгөөрэй. Хөгжмийн найруулгыг маш сайхан хийж өгөөрэй. Тэгэх гэж л өөрөө чи ер нь орсон шүү. Баярлалаа юм. За ингээ дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай.